олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүний эрхийн цуврал дэвцгийг 2006 оноос эхлэн зохион байгуулж 2012 оноос эхлэн жил бүр 6 идэвхжийг урьж уншуулж байгаа юм а. Цуврал дэвцэнд хүний эрхийн бүхий асуудлаар төрөл бүрийн салбарын төлөөлөлтийг оролцоохыг бид хичээж байна. Үүнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн болон иргэний нийгмийн байгууллагын ажилтнууд хүний эрхийн чиглэлээр эрдмийн цол зэрэг хамгаалсан энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийдэг гадаад дотоодын нэртэй эрдэмтэн судлаач хүний эрхийг хамгаалах хэлцэгчтэй сонгон хэлтгэл тавих хүсэлтийг тавьж тэмдэг юм а. Энэ жил бид харьцуулсан эренгийн хэцүү дэх хүний шудраг шүүхээр шүүлгэхээр хариуцлагатай уулуурхаа ба хүний үнсролоо илэрхийлэхээр бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийн асуудал олон улсын харьцуулсан хэцүү үндэсний хэцүү харилцаа хамааран уламжлалт морин уралдаан ба хүүхдийн эрхийн асуудал сэдвүүдээр 6 удаагийн гэрчиг зохион байгуулалт төлөвлөсөн юм а. Бид 2015 оны өнөөдрийн болж байгаа 3 дахь удаагийн гэрчиг шүүхээр шүүлэх сэдвээр Монгол Улсын шүүхийн иргэн дарга философийн ухааны хуучин ухааны доктор профессор Нансадоржийн Лүдэнжийг урьж ирүүлээд байна. Ингээд шудраг шүүлгэхээр хүний хүндсэн шудрагсны үйлчлэгийг хэрэгжүүлэх эрх мэдэл болгоно. Монгол улсад шүүх төслөх байгууллагаас шүүх хэрэгжүүлж процесс ба шүүхийн шийтгэл үр дүн шудраг эрхийг хамгаалах механизм тулгуур зэрэг асуудлаар бид та бүхэнтэй санал бодлоо солилцохыг хүсэж төрсөн юм а. Ингээд хөтөлбөрийн дагуу эрдэмтгчийн талаар товч танилцуулгыг нийтийн нэгэн форумын засварлын хөтөлбөрийн менежер Бадан Урагчид танилцуулна. За та бүхэний өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хүний эрхийн дэвшиг манай нэгэн форумд хамтан зохион байгуулдаг шаардлага байна. Өнөөдөр яг энэ географийн асуудлаар итгэж харахгүй итгэжийг танилцуулах болтгоо нэг маш баяртай байна. Яг тэгэхээр би өөрөө нэг форумд шүүхийн хараад байдлыг зөвшөөрөх сэдвээр хариуцсан ажилладаг. 2008 оноос эхлээд энэ асуудал манай нэгэн форум нэгэн итгэхээр ажиллаж байгаа. Тэгээд бид нар яг энэ хөтөлбөрийг анхлуулж байхдаа яг энэ шүүхийн хараад байдлыг зөвшөөрөх асуудлаар олон эрдэмтэн судлаач нартай хамтран ажиллаж бидний эрдэм мэдээлэл туулж олон судлаач хэлний ажлыг эхлүүлсэн юм а. Тэгээд бидний хамтран ажилласан нэг томоохон эрдэмтэн маань зүүндэнд багш маань байгаа. Тийм учраас өнөөдөр бол дахин бид нар энэ арга хэмжээнд хамтран хамтарч байгаа маш баяртай байна. Тэгээд зүүндэнд багшийг энэ дамжуулж хүргэсэн хүмүүс хуулийн сургуулиар дамжиж харсан оюутнууд жишээ нь бүгдээрээ маш сайн мэддэг учраас олон зүйлийг уншсан мэдээж та. Манай би өөрөө бас оюутан учраас багшаараа одоо дараагийн жилээс илүү багш шиг яриад сурсан. Зөндөө багш гэж ярьдаг оюутнуудаа бүгдээрээ тийм ярьдаг байгаа. Тэгээд манай багш маань шүүхийн ерөнхий зөвлөлийн одоо нарийн ажлыг эхлэхээс өмнө бид академик чиглэлээр эрдэм шинжилгээний чиглэлээр ажилласан багшийн олон сайн мэднэ олон ном зохиол бидний оюутан багтаа үзэж судалдаг байсан төрийн онлын одоо маш сонирхолтой сургалтч гэдэг үүнийг ихлэн гаргасан байгаа. Дээрээс нь яг энэ шүүхийн одоо харааж байгаа шударга шүүхийн эрхийн асуудлаар гэх юм бол өөрөө бас яг энэ шүүхийн мэргэжлийн хороо шүүхийн сахилгын хорооны гишүүнээр олон жил ажилласан туршлагатай. Тэгээд яг энэ хуулийн ухааны чиглэлээр академик чиглэлийн томоохон хороо байгууллагыг тэргүүлж ирсэн гишүүнээр ажилласан туршлагатай хүн байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ шударга шүүхийн эрхийн асуудлаар онлайн төвшөнд одоо практикийн төвшөнд одоо та бүхэнд нэлээд сонирхолтой мэдээлэл өгөхийг
тийм боломжтой. Тэгээд хөрөлтөө зэвсэг ихтэй өнөөдөр өөрсдөө маш их баяртай байна. Тэгээ олон зүйлийг өшгөхгүйгээр үзүүлээ. Тэгээд сонсъё. Тэгээд асууж бодвол зүйл байвал дараанаас хэлэх ярилцах боломж гаргахаа гэж найдаж байна. Тэгээд энэ дээр цагшаага ихтэй тань уу гэж байна. За юуны өмнө энд хүрэлцэн ирсэн хуульчид хүний эрхийн төлөө тэмцдэг хүмүүсийн өдрийн амар амгалан гэрээ гэж бодож байна. Хүний эрхийн үндэсний комисс болон нээлттэй нийгэм форумын зохион байгуулагч нарт одоо бас талархал илэрхийлье. За намайг бас одоо өндөрөөр үнэлж миний одоо нэр хаягн дээр сайхан үг хэлсэн Бадан Марагчадаа бас талархал илэрхийлье. За ингээд би лекц рүү орохын өмнө одоо бас яхан товч оршил хэлье гэж бодож байна. Өнөөдөр Улсын их хурлын нэгдсэн чуулган дээр шүүх байгуулах тухай хуулийн хэлэлцэх эсэх тухай асуудлаар одоо яг ингээд орох гэж байна л дээ. Тэгэхээр тэр нэгдсэн чуулган дээр би байх ёстой байсан. Бас энд байх ёстой байсан ингээд хоёулаа давхцсан. Тэгээд одоо би ийм хоёр салаа замын аль нэгийг сонгох одоо шаардлага гараад бодож байгаа та бүгдийг одоо бас сонгож одоо зорж ирлээ. Яагаад гэхээр энэ лекцийг өчигдөр зарлаагүй, урждөр зарлаагүй нэлээд уртхан хугацааны өмнө зарлалсан байгаа учраас би олон нийтийг, хуульчдыг, хүний эрхийн төлөө одоо тэмцэгчдийг энэ төрлийн бас байгуулах нэг бий бол одоо парламентээс илүү хүндэтгэж ирлээ гэдгээ бол бас хэлмээр байна. За ингээд энэ шударгаар шүүлгэх эрх гэдэг асуудлаар би бол өмнө нь лекц уншиж байгаагүй юм байна лээ. За янз бүрийн сэдвүүдээр одоо янз бүрийн амьд торт бол лекцүүд уншиж ийсэн. Боловч энэ асуудлаар бол лекц уншиж байгаагүй. Тийм учраас энэ лекц бол миний хувьд анх удаа одоо та нарын өмнө одоо унших гэж байгаа юм лекц байгаамаа. За энэ лекцийг уншихын өмнө одоо би бас нэг зүйлийг хэлье гэж ингэж бодож байна. Би энэ лекцийг уншихдаа шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хувьд бол ерөөсөө уншиж байгаа юм биш юм шүү. Би одоо эрдэмтэн хүний хувьд, профессор хүний хувьд л одоо энэ лекцийг уншиж байгаа гэж бүр зориуд тэмдэглэн хэлхийг хүсэж байна. Олон жил одоо их сургуулийн академик танхимд одоо лекц уншаад чөлөөтэй ярьдаг байсан учраас одоо нэг цензургүй ярьцдаг учраас бас улс төрчдийн болоод зарим нэг хүмүүсийн одоо уур уцаарыг хөргөчдөг. За үүний дагуу одоо бас одоо сануулга бичиг хүртэл би одоо үндсэн хуулийн цэцээс авчихсан шүү дээ. Хэвлэл мэдээлэлд өгсөн одоо академик эрх чөлөөгөө эдэлж байр суурьаа илэрхийлсэний төлөө бичиг сануулга хүртэл авчихсан. Тэгээд одоо энэс хойш бол ингэж хэлж яхан зүйтэй байна гэж ингэж бодсон юм аа. Тийм учраас би энийг бол шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хувьд биш, одоо эрдэмтэн профессор хүнийхээ хувьд бол уншиж байгаа лекц юм аа. За энэ шударгаар шүүлгэх эрх гэдэг энэ сэдэв бол өөрөө юуны асуудал юм бэ гэхээр эрх чөлөөний философийн асуудал юм. Эрх чөлөөний философийн асуудал. За тийм учраас одоо энэ сэдвийг ярихын тулд би та нарт бас оршил болгож байна. Эрх чөлөөний философийн эцэг гэрдэж одоо дэлхийд алдаршсан Джон Лок болон Гоббсын одоо талаар бас ганц нэгэн үг хэлэхгүйгээр одоо энэ сэдвийг хөндөж ярьж болохгүй байна. Та нар одоо яасыг холоос эхэлдэг юм бэ гэж битгий бодороо энэ хоёр хүний нэрийг дурдахгүйгээр эрх чөлөөний философийн хүний үндсэн эрхийн асуудлыг одоо ярихад миний хувьд бол бас одоо нэлээд зовлонтой байна. За хоёрдугаарт бол энэ шударгаар шүүлгэх эрх маань өөрөө хүний үндсэн эрхийн нэг бүрэлдэхүүн хэсэг учраас rule of law-гийн тухай бас нэг ойлголт хэлэхгүйгээр энийг цааш явах болцоо байхгүй байна. Тэгэхээр энэ талаар бас нэг ганц хоёр өгүүлбэр бас хэлэх шаардлага гарч ирж байна. Тэгэхээр одоо хэд академик юм ярьлаа гэж одоо бас битгий бодороо үндэслэгээ болгож хэлэх гэж байгаа юм шүү гэдгийг бас хэлмээр байна. За дараа нь бол энэ шудраг шүүхээр шүүлэх эрх маань өөрөө хүний үндсэн эрх буюу одоо англи хэл дээр basic norm гэж нэрлэдэг учраас энэ basic norm буюу үндсэн эрх гэдэг
нэр томьёог одоо хүн төрлөختний энэ оюуны санд оруулж ирсэн, хууль зүйн шинжилгээ ухаанд оруулж ирсэн Ханс Гельзен гэдэг хүний одоо талаар одоо бас ганц хоёр өгүүлбэр хэлэхгүй бол бас болохгүй байгаа юм шүү. Тийм учраас нэг ийм гурван зүйлийг бол би эхэлж одоо хэлээд лекс рүү орё гэж бодож байна. Хүний үндсэн эрх одоо ингээд сайн хангагдсан улс орн юм бэ гэдэг талаар дэлхий анхаарлаа хандуул сулсан байна л дээ. За тэрний нэг шалтгааныг бол энэ Америкийн нэгдсэн улсын үндсэн хууль нь их сайн байгаатай холбоотой гэж олон хүн бол өгүүлсэн байна. 1787 онд энэ одоо алдартай үндсэн хуулийг бол баталсан. Тэгээ энэ үндсэн хуультай холбоотой юм байна гэж дэлхийн судлаачид бол ингэж тогтоосон байна. За тэгээд энэ Америкийн нэгдсэн улсын үндсэн хууль яагаад ийм сайн үндсэн хууль болсон юм бэ? Энэ үндсэн хуулийг хийсэн одоо анхны эсгүүд нь Алтан толгойтой мөнгөн бөхсдөө одоо тийм ерийн бос одоо бурхад хийдсэн юм уу? Яагаад энэ хууль одоо ингэж алдартай болцсон юм бэ гэдэг талаар бас дискусс явсан байна л дээ. За тэгээд бол эцэст нь бол ямар дүгнэлтэнд төрсөн бэ гэхээр Америкийн нэгдсэн улсын үндсэн хууль сайн болсон эцгүүд ухаантай байснаас илүү хоёр хүчин зүйлтэй холбоотой гэдгийг бол дэлхийн нэр хүндвүхий судлаачид бол тогтоосон байна. Юутай холбоотой тогтоосон байна вэ гэхээр Америкийн нэгдсэн улсад Джон Локийн эрх чөлөөний философи маш хүчтэй түгэн дэлгэрсэн явдал бол энэ улсад сайн үндсэн хуультай болох нөхцөл бүрэлдсэн байна гэдэг ийм дүгнэлтийг бол дэлхийн нэр хүндтэй эрдэмтэд бол хийсэн байна. За хоёрдугаар бол Америкийн нэгдсэн улсад яагаад сайн үндсэн хуультай болсон бэ гэхээр Америкийн нэгдсэн улс бол дарлал мөржлөг гэдгийг жинхэнэ ёсоор мэдэрсэн цөөхөн үндэсний нэг юм байна. Тийм учраас дарлал мөржлөг үзсэн тэр улс үндэстэн бол өөрийнхөө эрх хэрэгчлөөг хамгаалахын төлөө чармаан тэмцдэг юм байна. Ийм хоёр хүчин зүйлийн үр дүнд бол энэ Америкийн нэгдсэн улсын үндсэн хууль бол сайн үндсэн хууль болсон юм байна гэж ингэж дэлхийн нэр хүндвүхий одоо судлаачид бол зохиол бүтээлдээ тэмдэглэж үлдээсэн байна. За энэний одоо практик жишээ юу байна вэ гэхээр 1787 онд Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийг Филадельфи мужийн Hall of Freedom гэж өөрөөр хэлбэл эрх чөлөөний одоо танхим гэдэг юмд энэ үндсэн хуулийг хэлэлцэж байхад зарим өдөр тэр бол нэлээд дулаахан цаг үеэр байсан 5 сар ч байлоо. Бүх цонхуудаа хааж байгаа түгжиж байгаад тэр хуулийг хэлэлцэжсэн гэж байгаа. Яагаад тэр одоо цонхыг хааж түгжсэн гэж та нар бодож байна? Ард түмнээс нуух гэдэг үү? Нууцаар хэлэлцэх гэж дээр үү? Тэр үндсэн хуулийг хэлэлцэж байхад Америкийн ард түмэн тийм их өндөр хэмжээр сонирхож байсан байгаа юм. За энэ одоо үндсэн хуулиар бидний эрх чөлөөг дордуулчих вэ? Эрх мэдэлтэй хүмүүст илүү эрх мэдэл өгчих вэ? Энэ дарангуулагч үндсэн хууль болчих вэ? Бидний өмч хөрөнгөд халтаа хууль болчих вэ? Үг хэлний эрх чөлөөнд минь шударгаар шүүлгэх эрхэд нь одоо халтаа хууль болчих вэ гэж тэр хүмүүс цонхоор нэр чагнаад байсан. Тэгээд цонхоор одоо ингэж чагнаж явах явцдаа буруу зүрөө сонсоод энэ үндсэн хууль батлах үйл ажиллагааг одоо саатуулчих вэ гэдэг үүднээс ард түмнийг одоо буруу зүрөө ойлгочих вэ гэдэг үүднээс цонхоо бол төр зөөр одоо ингэж хааж исэн гэдэг юм яриа байдаг. Тэгэхээр Америкийн ард түмэнд бол үнэхээр одоо Джон Локийн эрх чөлөөний философи тийм их хүчтэй дэлгэрсэн учраас эрхийнхээ төлөө бол одоо тийм их тэмцэжсэн байна гэдгийг бол энэ жишээ харуулж байгаа юм л да. За тэгвэл 1992 онд Монгол улсын үндсэн хуулийг баталж яхад ордны цонхыг олон хүн чагнасан гэж бодож байна уу? Хэн их сонирхож ийсэн гэж та нар бодож байна? Би тэр үед одоо Москвад аспирантурд явж ийсэн. Тэр үеийнхээ одоо Москвад аспирантур сурна гэдэг чинь бас одоо гайгүйс академид тоонд ороод явж ийсэн байх гэж бодож байгаа. Тэр үед одоо тэр Монгол бараг үндсэн хууль баталж ийснийг би бараг мэдэхгүй шахуул байсан байхгүй юу? Тэгээ би мэдэхгүй байхад одоо ард түмэн одоо ордны хаалга цонхыг чагнаж ийсэн гэхээр би бол одоо итгэхгүй байгаа юм л да. Энд байгаагүй учраас одоо бас мэдэхгүй байна. За ямар ч байсан Америкийн нэгдсэн улсын ард түмэн шиг хаалга цонхыг чагнаж байгаагүй байхаа.
Тэгэхээр энэ үндсэн эрхийнхээ төлөө тэмцдэг тэрний төлөө одоо ингэж санаа тавьдаг үндэстэн болвол эрхээ хамгаалж чаддаг юм байна. Тийм үндэстэн болвол сайн үндсэн хуулийг хийж чаддаг юм байна гэдгийг л одоо үүгээр одоо би хэлэх гэж байгаамаа. За хоёрдугаарт энэ шударгаар шүүлгэх эрхийн талаар хамгийн том ойлголтыг илэрхийлсэн хүмүүсийн нэг нь бол Джон Лок, Гоббс 2 гэж хэлсэн. За энийг би бол одоо лекцийнхаа явцад бол холбогдох газрууд нь ярих гэж бодож байна. За энэ шударгаар шүүлгэх эрх гэдэг энэ ойлголт бол хүний үндсэн эрх гэдгийн одоо салчгүй нэг хэсэг. Тийм учраас хүний үндсэн эрх гэж одоо юу юм бэ? За энэ нэр томьёо бол хүн төрөлхтний түүхэнд бол одоо Ханс Гельзен гэдэг хүн анхудаа Grundrecht гэдэг үгийг хэрэглэснээр энэ ойлголт анх ороод ирсэн. Grundrecht гэдэг үг. За тэр Grundrecht гэдэг үгийг нь одоо англи хэл рүү хөрвүүлсэн нь бол basic norm гэж байгаа. За ингээд хүн төрөлхтөн бол нэг basic norm гэдэг нэг ийм нэр томьёотой бол 20 дугаар зууны ихэнх үед бол учирсан. За ингээд энэ нэр томьёогоо хэрэглэчихэд Ханс Гельзен бол энэ нэр томьёогоо юундаа тулгуурлаж хэрэглэсэн бэ гэхээр өөрийнхөө тэр pure theory гэдэг өөрөөр хэлбэл эрх зүйн цэвэр онол гэдэг онолоо үндэслэхийн тулд энэ нэр томьёо гаргаж ирсэн. За энэ нэр томьёоных нь гаргаж ирсэн үндэслэл нь бол өөрийнхөө тэр эрх зүйн цэвэр онол бол шатлан захирах иерархи системд байдаг гэдэг энэ тогтолцоогоо нотлохын тулд бол энэ онолыг энэ нэр томьёо гаргаж ирсэн. За тэгээд бол ингээд хууль тогтоомж, ердийн хууль тогтоомж, органик хуульч гэдэг юм уу, олон улсын гэрээч гэдэг юм уу, үндсэн хуулигээр ингээд бүгдээрээ бие бинийгээ шатлаа захираад байна гэж байгаа. Альва норм бол эрх зүй гэж байгаа шүү дээ. Гельзний онолын одоо нэг онцлог бол norma is law гэдэг. Хэм хэмжээ бол эрх зүй гэждэг. Тэр эрх зүй байгахын үндэс нь юу вэ гэхээр альва нэг эрх зүйн хэм хэмжээг түүний дээд дараангийн их сурвалжин зөвдөгчээвэл энийг эрх зүй гэж үзнэ л гэдэг. Тэгээд засгийн газрын тогтоолын дээр тэрийг зөвдөгсөн хууль байвал тэр эрх зүй. Засгийн газрын тэрийг зөвдөгсөн дээдлийн хууль байж ивэл тэрийг эрх зүй гэж үзнэ гэл ингээд энэ иерархи систем дээшээ яваад байгаад үндсэн хуулийн тулаад үндсэн хуулийг юу зөвдөх юм бэ гэхээр нь Ханс Гельзен юу гэж хэлсэн бэ гэхээр үндсэн хуулийг зөвдөгж байгаа тэр дээд дараангийнх нь их сурвалж нь бол Grundrecht буюу basic norm гэж хэлсэн. Ингэж энэ нэр томьёо гарч ирсэн. За ингээд Ханс Гельзен бол энэ нэр томьёо гаргаж ирчихэд амьдралынхаа нэлээд сүүлчийн жилүүдэд энэ нэр томьёогоо жаахан дэлгэрүүл тайлбарлахыг оролцсон ганц нэгэн статья бичээ. Тэгээд энэ хүн бол бурхан болсон. Энэ хүнийг бурхан болсны дараагаар энэ хүн юу хэлсэн юм бэ? Энэ basic norm гэж юу юм бэ гэж. Өөрөөр хэлбэл бидний энэ шударгаар шүүлгэх эрхийн ерөнхий нэр томьёо буюу basic norm гэж юу юм бэ гэдэг талаар дэлхий дээр бол маш олон тооны одоо дискус өрнжээ л дээ. Одоо ч гэсэн тэр дискус өрнжээдэг. За энийг бол зарим нэг нь одоо дурдж хэлэх юм бол за энэ basic norm гэдэг бол зам ёсны эрхийг хэлж байгаамаа гэж хэлдэг судлаачид бас байна. За зарим нэгэн судлаачид нь basic norm гэдэг бол нийгмийн захиалгыг хэлж байгаамаа гэдэг судлаачид байна. За 3 дугаар basic norm гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр энэ бол улс төрийн идеал юм аа. Шууд хэрэгжижээдэг эрх биш юм аа гэж хэлдэг хүмүүс байна. За дөрөв дэх бүлэг судлаачид бол юу гэж хэлж байна вэ гэхээр энэ бол үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийн багцыг хэлнэ гэдэг ийм үзэл бодолтой хүмүүс байна. За энэ дөрөв дотроос бол хамгийн энэ одоо олон судлаачдын талархлыг хүлээж байгаа концепц нь бол миний энэ хэлсэн сүүлчийнх нь. Өөрөөр хэлбэл үндсэн хуулиар тодорхойлсон тэр бүлэг эрхүүдийг бол хүний үндсэн эрх гинэ гэж. За тэгвэл үндсэн хуулинд энэ бүлэг эрхүүдийг яагаад бичдэг юм бэ гэж би оюутнуудаас их асуудгийг. Яах гэж энэ бүлэг эрхүүдийг бичдэг юм бэ гэхээр энэ ард түмэнд энэ эрхийг мэдэхгүй болохоор нь
мэдүүлэх гэж одоо ингэж бичдэг юм уу? Эсвэл ард түмэнд засаг төрөөс өгч байгаа бэлэг юм уу гэж би ингэж асуудаг л да. Та нараас бас асуучмаар санагдаад энэ бэлгүү юу? Бэлэг мөн үү? Төрөөс өгсөн бэлэг мөн үү? Баттулга юу? Бэлэг мөн үү? Тэр бэлгэлдэг юм уу? Мэдээж энэ бол төрийн бэлэг биш. Харин төрд ногдуулж байгаа хариуцлага. Та нар хууль тогтоохдоо энэ basic norm буюу хүний шударгаар шүүлгэх эрхийг дордуулсан, хязгаарласан, зөрчсөн хууль гаргаваа гэдгийг л сануулж байгаа, хориглож байгаа ийм төрд ногдуулж байгаа хариуцлага гэж ингэж ойлгодог. За энийг бол манай олон хүн бас энэ өнцгөөс нь харддаггүй. Төрөл бидэнд энийг өгчлөө, үндсэн хуулиар бидэнд олгочихлоо гэж ингэж андуураад байдаг. Энэ үндсэн хуулиар олгож байгаа юм биш. Бидэнд байж байгаа тэр эрхийг зөрчгөөс хууль тогтоогч нарыг одоо сэргийлж гаргаж байгаа ийм эрхүүдийн нийлбэр зохицыг бол одоо үндсэн эрх гэж ингэж нэрлэдэг юм аа. Энэ үндсэн эрхийн одоо эрхийг манай одоо бидний өнөөдөр ярих гэдэг шудраг шүүхээр шүүлгэх гэсэн энэ үндсэн эрхийг бол одоо манай үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 14 дугаарт бол заагаад өгчихсөн. Шударгаар шүүлгэх эрхтэй гэдэг. Тэгэхээр Монгол улсын үндсэн хуулинд бол ингээд basic norm гэдэг энэ ойлголтыг бол нэлээд өргөн хэмжээнд тодорхойлж чадсны одоо илэр нь бол энэ хүн төрөлхтний энэ гайхамшигтай чухал эрх болсон шударгаар шүүлгэх эрхийг бид нар одоо үндсэн хуулиндаа тодорхойлж чадсан явдал юм. Харин энэ одоо эрхийг хангаж хамгаалах механизм Монгол улс бол хийгээгүй орон. Онцлог зүгээр тунхаглаад орхицсон. За үндсэн эрхийг юугаар хамгаалдаг юм бэ гэхээр үндсэн хуулийн шүүхээр хамгаалдаг. Тусгаалсан шүүх нь энэ байдаг. За манай Монгол улсын үндсэн хуулийн шүүх бол хүний үндсэн эрхийн зөрчлийн асуудлыг бол авч шийдвэрлэдэггүй. Зөвхөн парламентын болон бусад одоо албан тушаалтны гаргасан хэм хэмжээ үндсэн хуульд нийцж ийн үг гэдэг нэг ийм зүйлийг хяндаг. Зарим судлаачид бол үндсэн хуулийн шүүхийн ажлыг одоо 100% гэж хэлбэл 95% нь бол одоо үндсэн эрхийн хамгаалж явах ёстой, 5% нь саяын хийж байгаа ажлыг хийж явах ёстой. Тийм учраас Монгол улсын үндсэн хуулийн шүүх бол хийх ёстой ажлынхаа 95%-ийг хийхгүй 5% нь хийж байгаа гэж одоо бас тэг шоглож хэлдэг одоо судлаачид ус байдаг. За энэ нь бол одоо үндэ бол манай үндсэн хуулийн шүүх өөрийнхөө санаачилгаар хийхгүй байгаа юм биш. Монгол улсад үйлчилж байгаа сэцэд хэрэг маргаан хэвэн шийдвэрлэх журмын тухай хууль болон үндсэн хуулийн сэцгийн тухай хуулиар ингээд одоо зохицуулсан учраас энэ хууль тогтоомжтой баригдаад ингээд хийхгүй байгаамаа. За гэхдээ бас нэг зүйлийг тэмдэглэж хэлэх ёстой. Дэлхийд дахинд одоо энэ хүний үндсэн эрхтэй холбоотой ямар чиг хандлага бий болсон байна уу гэхээр хүний үндсэн эрхийг хангаж хамгаалах асуудлыг хууль тогтоомжинд бичсэн бичээгүйгээс үл хамаарч хангаж хамгаалж явах ёстой гэдэг ийм зарчим үйлчилсэн. Энэ зарчмыг бол зарим улс орон өөрийнхөө үндсэн хуулинд даваад тусгацсан байх жишээтэй байгаамаа. За ийм оршил зүйлийг хэлээд одоо лекцийнхаа та нарт зориулж бэлдсэн одоо стандарт юм руу орё. За миний ярих байгаа зүйлийн агуулга бол нэг ийм 4 зүйл байна. Хүн ер нь одоо яагаад шүүхэд ханддаг юм бэ? Энэ ямар одоо учир үндэстэй юм бэ гэдгийг одоо хүний мөн чанартай холбож одоо хэдэн зүйлийг хэлэх шаардлагатай гэж ингэж бодож байгаа. За 2 дугаарт энэ шудраг шүүх гэж одоо ямар шүүхийг хэлдэг? Энэ шударгаар шүүлгэх эрхийг хангадаг тэр шүүх хизээ бүрэлдэхийн түүний үндэс юу юм бэ гэдэг талаар одоо бас хэдэн зүйлийг хэлье гэж ингэж бодож байна. За 4 дугаарт бол шударгаар шүүлгэх эрхийн стандарт гэдэг юмыг дэлхийд дахинд бас боловсруулаад тавьсан байна.
ийм л одоо стандарт хангасан нөхцөл шударгаар шүүлгэх их бол одоо бүрэлдэдэг юм а гэдэг тэр стандартуудыг та бүхэн дуулгая гэж бодож байна. За эцэст нь бол Монгол улс дахь шүүхийн шинтгэлийн асуудал энэ шударгаар шүүлгэх эрхийг хангах талаар ямар одоо төвшөнд хүрээд байгаа юм бэ? Монголын нөхцөлд гэдгийг одоо та бүхэн танилцуулж хэлье гэж ингэж бодож байна. Шүүхэд одоо хүн яагаад ханддаг юм бэ гэдэг нь бол одоо хүний мөн чанартай холбоотой юм байна. За орчин үеийн одоо хүн судлал, антрополог гэдэг олон шинжлэх ухааныхан бол энэ хүнтэй маш ижилхэн байдаг тэр нийгмийн зохион байгуулалт хүнтэй их адилхан одоо нийгмийн зохион байгуулалтыг адилхан амьтдын тухай их судалсан байна л да. Жишээл одоо шимпанзе гэдэг нэг амьтан байдаг штэ сармагчан. Тэр одоо яг одоо хүн шиг байдаг гинэ. Одоо хамгийн сүүлд гарсан одоо тэр Стэнфордын сургуулийн профессор Фрэнсис Букаямагийн нөгөө юу гэсэн ном байлаа? Тийм улс төрийн тогтолцооны их сурвалж гэж political order ямар юм байлаа тийм ном байсан. Тэн дээр бол одоо энэ тухайг дэлгэрэнгүй бичсэн байгаа та нар үнзгэрүүлж үзье гэвэл шимпанзе нар бол одоо яг хүн шиг бүлгээрээ сүргээрээ амьдардаг. Тэгээд нэг сүргийнхнийгаа бүсэлж очиж жогоод тэгээд нөгөөдүүлийг бол одоо байлдаж нөгөөдүүлийг буцсахоод за тэндээс нь бол одоо тэр эм сармагчингууд болон тэдний эдэн шоолыг бол яг бас булааж аваад ингэж ирдэг гэж байгаа. Тэгсэн мөртлөө тэдэнд бол яадгүй вөхөр энэ шудраг ус юм хийсэн хүмүүсийг шүүдэг барьдаг тийм тогтолцоо бол байдаг. Тэр хүний мөн чанар гэдэг юмтай бол энэ шүүхэд хандах хэрэгцээг бол холбож тайлбарлах бол шаардлага гарч байгаа юм л да. Тэгэхээр хүний мөн чанарыг ер нь дэлхийн антрополог, этнограф, хүн судлалын одоо бусад одоо шинжлэх ухаанууд нэг 3 зүйлтэй холбож тайлбарлаад байгаа. Хүний мөн чанар бол тэр нийгмийн гэдэг нэг мөн чанар байна. Хоёрдугаар улс төрийн амьтан гэдэг нэг онцлог мөн чанар байна. Гуравдугаар өмч бий болгож идэг гэсний 3 мөн чанартай холбоотой гэж байна. За тэр нийгмийн гэдэг нь юу гэж нэхэр хүн бол дандаа тийм хамдаж амьдралтай. Бүлгээрээ, сүргээрээ, нийгмээрээ амьдарч идэг юм гэдэг нэг онцлогтой байна гэж байгаа. За энэ хамтаж амьдрал, бүлгээрээ амьдрал гэдэг бол тэдгээрийн хооронд бол юу үүсгэж ядгүй гэхээр дандаа зөрчил тэмцлийг үүсгэж яадаг юм байна. Би чи гэж, чи миний эмээг авчихлаач гэдэг юм уу, чи их идчихлээ, чи баг авчихлаач гэдэг юм уу. Тийм байд. Тийм учраас бол Платон өөрийнхөө төр улс гэдэг зохиолдоо хэлсэн шүү дээ. Улс төрийг байгуулахад одоо хүний тодорхойтой хэрэгтэй гэж. Дор хаяж 3-4 хүн хэрэгтэй гэж байгаа шүү дээ. 2 хүн хэрэгтэй гээгүй. 2 хүн байж явах юм бол түнд асуудал үүсдэггүй. 3 болоод ирэхээр яадаггүй. 2-ын шивнээд ярихаар 3 дахь нь гомддог. Тэгээд тэндээс асуудал үүсч эхэлдэг. 4 болох, 5 болох, тэгээд хэдэн зуун мянга болох. Тэгээд тэнд асуудал үүсдэг. Тэгсэн мөртлөө нэг нэгээр амьдрах болцоогүй тийм нэг сонин амьт юм байна. За энэ нь бол одоо зөрчил тэмцлийн бас нэг үндэс болж идэг юм байна. За хүн бол улс төрийн амьтан гин. За энэ алдартай үгийг бол анх хэлсэн хүн юу вэ гэхээр Аристотель одоо политика зохиолдоо анх удаа хэлсэн. Тэгээ Аристотелийн энэ хүн бол улс төрийн амьтан гэж хэлсэн энэ үгийг хойш үеийнхэн шавнар нь олон жил шүүмжилж ийсэн одоо энэ хүнийг улс төрийн амьтан гэж одоо дэндүү абстракт хийсвэр юмдуу түлхлээ гэж олон шавнарын шүүмжилжсэн хэдий ч сүүлийн үеийн судлаачид бол энэ Аристотель гэдэг хүн хүнийг улс төрийн амьтан гэж ямар онож тодорхойлсон юм бэ гэдэг нэг ийм одоо үзэл хандлага бол сүүлийн үед бий болчиход байгаа. За хүнийг улс төрийн амьтан гэдэг юу юм бэ гэхээр хүн бол яадгүй. Дандаа одоо энгийнээр хэлэх юм бол мандаалагч байхыг хүсдэг. Лидер байхыг хүсдэг. Монголчууд дунд нэг ийм яриа байдаг шүү дээ. Барын сүүл байснаас батганы толгой байсан дээр 2 хүн байвал нэг нь дарга,
нэг хүн байвал малгаан дарга гэх тийм үү? Нэг ийм одоо ойлголт байдаг. Тэгэхээр энэ зөвхөн монголчуудын дунд байдаг ойлголт биш юм байна. Хүн гээшийн амьтан чинь одоо 2 3 болоод ирэх юм бол нэг нь тэрийг манлайлж яадаг. Олон болоход тэрэн дотроос одоо ялгарх гэдэг, тодорох гэдэг, лидер болох гэдэг, бусдыг захирах гэдэг, иргэшээлтэй байлгах гэдэг, тэр засаглалыг хэрэгжүүлэх гэж яадаг нэг ийм мөн чанар бол бидэнд байдаг юм байна. Тэр өрсөлдөөн бол дандаа л явж яадаг. За одоо ингээд оюутнуудын дунд ч гэл байж яадаг. Альва хамт олонны дунд ингээд харж яхад гадна талаас нь ажиглаж яхад эрх мэдлийн одоо ил дал тэмцлүүд бол яаж яадаг вэ? Тэр шатндаа л явж ийдгийг одоо олж харахад бол хэцүү биш үү? За энэ гурав дахь нь бол одоо хөнгөч амьтны одоо мөн чанарыг тодорхойлж идэг нэг онцлог нь бол өмч бий болгож идэг. Өмч бий болгож идэг. Өмчлөх эрхийг бий болгож идэг. Материал одоо өмчлөх эрх гэж юу хэлээд байна вэ гэхээр материалыг болон материалыг бус зүйл өөрийнхөө ашиг сонирхлыг шингээгээд тэрнээс ашиг олоод тэрнийг одоо иргэнийг үүлгэнд оруулаад байж идэг цорын ганц амьтан бол юу? Хүн. За энэ өмчийн төлөөх одоо маргаан тэмцэн гэдэг бол одоо хүний тэмцэл хөдөлгөөн дэлхийн бүх дайнч гэдэг юм уу их баг дайнуудын гол сэжмэн энэ болсон байдаг. За тийм учраас бол энэ өмч бий болгох мөн чанарыг бол Джон Лок бол хүний жинхэнэ мөн чанар гэж ингэж тодорхойлсон. За ийм гурван мөн чанар бол яаж ядгийг ихээр хүмүүсийн хооронд зөрчил тэмцлийг бий болгож ядгийг юм гинэ. Нийгмийн амьтных нь хувьд, улс төрийн амьтных нь хувьд өмч бий болгохчийнхаа хувьд бол хүн бол дандаа яадгүй. 2 биш 3 болоо тэгээд түүнээс дээш 3 сая ч болно 30 сая ч болно хоорондоо мөнхийн одоо зөрчил тэмцэлтэй байдаг. За энэ зөрчил тэмцлийн шалтгааныг нь бол хамгийн тодорхойлсон хүн бол Гоббс. Гоббс бол одоо нэг дэлхийд нэг алдартай ном бичсэн шүү дээ. Тэр нь юу вэ? Левиафан. Левиафан гэдэг одоо их алдартай зохиол байдаг. Тэр Левиафан гэж нь юу юм бэ гэхээр асар их хүчтэй домгийн далайн амьтан гэж байгаа. Одоо Аз дорн дахны ард түмэн чинийх одоо тий хүчтэй тэнгэрийн амьтныг юутаа зөөрөлдөг вүлээ? Луута зөөрөлдөг. Тэнгэрийн амьтан гэх нэг луу гэдэг нэг хийсвэр амьт. Тэрүүн шиг энэ Европын одоо далаатай байдаг үндэснүүд бол тийм хүчтэй далайн амьтнаа бол Левиафан гэдэг юм байна л дээ. За тэгэхээр Левиафан гэдэг зохиолдоо бол энэ гурван зүйлийг хэлсэн. Тэгэхээр энэ Левиафаныгаа бол Гоббс бол юутаа зөөрүүлсэн бэхээр төртөө зөөрүүлсэн байгаа. Төр бол Левиафан гэж тийм аимшигтай үжтэй гэж. За энэ Левиафан зохиолдоо бол энэ зөрчил тэмцлийн одоо уг сурвалж болсон гурван зүйлийг тодорхойлохдоо нэгдүгээрт бол өрсөлдөөн тэмцэлтэй гэсэн. Хүн бол одоо нийгмийн амьтардаг, улс төрийн амьтан, өмч бий болгочийн хувьд бол хоорондоо ашигын төлөө яадаггүй мөнхийн тэмцэлтэй байдаг. За ашигын төлөө бол одоо ингэж үзэлцсээр байгаад цусан өшөөж авч ийсэн, дээрэм тонуулыг шийж ийсэн бүх юмнуудыг л одоо энэс их үндэстэй. За хоёрдугаар хүн айдас гэдэг юмд хүн болгон одоо айдастай байдаг юм гээд. Бид нар ч гэсэн айдас байж байгаа. За энэ айдасын одоо мөн чанар нь юу гэдгээр хүн амь насаа алдахгүй байх явдал их чухал байдаг юм гээд. Тэр миний амь насанд хал тавьчих вэ, энэ тавьчих вэ гэх тэр айдсаасаа болоод хүмүүс яадаггүй. Хоорондоо бас зөрчил тэмцэлд орж идэг. Бусдыг айлгаж идэг, айснасаа болоод юм хийж идэг, айлгаснасаа болоод одоо хор хөнөөл өөртөө дагуулж идэг. Энэ айдас нь өөрөө юу болгож идэг вөхөр айдсыг бүтээж идэг. Энэ эцэст нь тэдгээрийг хоорондоо болоод зөрчил тэмцэлд орох нөхцөл шалтгаан болж идэг. За 3 дугаарт бол сэтгэл хөдлөл гэж нэг юм байна. За энэ сэтгэл хөдлөл гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр хүн чинь баярлах дуртай, гомдох дуртай. Баярлсан хүнээс бол нэг арын шин гарна тийм үү? Гомдсон хүнээс бас нэг арын шин гардаг. Баярлсан нь бол одоо хүнд нэг хор хөнөөл хүргээд байхгүй. Гомдсон нь бол яах вэ? За тэгэл
хов жив ярихаас ихсүүлээд одоо юу байдгийг тэгэл зодоонуудаар дайн тулнаа хүртлээ янз бүрийн үр дагавруудыг авчирж идэг. За энэ сэтгэл хөдлөл нь одоо лидер болох ч гэдэг юм уу, мандаалагч гэдэг юм уу, тим үр дагавруудыг авчирж идэг. За энэ гурван одоо зүйлээр бол тэр зөрчил тэмцэл нь бол илэрч идэг гэж ингэж Гоббс бол анх удаа энийг ингээд тодорхойлж гаргаж ирсэн. Энийг одоо энэ хүний мөн чанартай холбогдуулсан эрдэмтэд бол дандаа иш татдаг юм аа. Тийм учраас бол энэ зүйлийг бол та бүхэнд хэлж байна. Энэ зөрчил тэмцлийн гурван шалтгаан бол энэм байна гэж одоо Гоббс гэдэг энэ агуу сэтгэгч бол тодорхойлжээ. За Джон Лок бол одоо Гоббсоос арай жаахан өөрөө тодорхойлсон хүний мөн чанар бол өмч бий болгож идэг. Тэр байгалийн зүйлийг өөрийнхөө одоо хүч хөдөлмөртөө сөлбөлдүүлээд гэж байгаа. Тэгээд тэр гарч ирсэн зүйлийг бол өмч гэдэг. Энэ бол хүний мөн чанар гэж байгаа. За тэгээд Джон Лок бол хүний салгашгүй гурван эрх гэдэг юмыг одоо анх удаа хүн төрлөختний түүхэнд бол тодорхойлсон. За энийг бол одоо англи хэлнийх нь нэршлэр бол би одоо оюутнуудад дандаа хэлэхдээ ALP гэдэг ингээд тодорхойлцдог. Энэ хоёр ALP нь юу вэ? За хойноос нь эхлэе. P гэдэг нь юу? Property өмчтэй байх эрх гэж. Нэг L нь юу? Liberty буюу эрх чөлөөтэй байх. Нэг нь юу? За тий амьдрах гэж. Амьдрах, live буюу амьдрах эрх гэж. Энэ гурван эрхийг бол одоо хүн төрлөختний түүхэнд Джон Лок гэдэг хүн бол анх удаа гаргаж тавьсан. За тэгээд Джон Лок бол яасан бэ гэхээр энэ гурван эрхийг би бол одоо ингээд зүгээр хэлэх бол бага хэрэг. Энийг яаж хамгаалах юм бэ гэд энийг хамгаалдаг хамгийн сайн механизм нь бол шудраг шүүх гэдгийг бол Джон Лок хэлсэн. Шудраг шүүхэд энийг хамгаална. За шудраг шүүх гэж ямар шүүхийг хэлэх юм бэ гэхээр нөгөө хоёроосоо үл хамааралтай болсон тэр эрх мэдлийг хэлнэ гэдэг зүйлийг хэлснээрээ бол Джон Лок бол энэ төрийн эрх мэдэл хуваарлах анхны санааг одоо хүн төрлөختний сэтгэлгэрийн төвхөнд оруулж ирсэн хүн юм аа. За тийм учраас одоо бид нэр одоо шүүхэд хандах хүний хэрэгцээ гэдэг бол хүний мөн чанартай холбоотой байна. Хүний нийгэм байгаа газар бол тэнд хүний одоо бурхнаас аяасан ийм аран шингуудаас хамаараа тэнд бол яадгүй гэхээр янз бүрийн одоо зөрчил тэмцэл гарч идэг. Тийм учраас энэ бол шүүхэд хандах хэрэгцээ бол ингэж гарч ирсэн түүхтэй юм байна. За шудраг шүүхийн үндэс юу вэ? Шудраг шүүхийн үндэс юу вэ? За энэ бол тэр шүүх нь бие даасан эрх мэдэл болсон байх явдал гэдгийг би одоо бүр онцолж хэлмээр байна. За үүнтэй холбоотойгоор шүүх нь эрх мэдэл болсон байх, эрх мэдэл болоогүй байх гэдэг ийм хоёр өөр ойлголт бол эндээс гарч ирж байгаа. Зүгээр шүүхтэй байж болно тийм үү? Манайх 1992 оноос өмнө бол манай Монгол улс юутай байсан? Шүүх эрх мэдэлтэй байсан уу? Тэгэхээр энийг энд байгаа хүмүүс бол бүгдээрээ мэдж байгаа бах мэдэхгүй хүн бас байдаг юм байна лээ. Намайг их сургуульд байсан чинь нэг эрдэмтэн болъё гэд нэг хүн докторийн диссертацаа бичээд ирэхдээ Чингис хааны үед шүүх эрх мэдэл байсан, хууль тогтоох эрх мэдэл байсан гэд бичээд хүрээд ирсэн байсан. Тэгээ манай Монгол Улсын их сургуульд доктор хамгаалах гэр би буцаагаад явуулсан л дээ энэ арай болохгүй байна гэд. Тэгээ тэр ажлыг нь боловсрол соёлын шинжилгээ ухааны яамнаас тэр үед шилдэг бүтээл өгсөн байсан л дээ. Боловсрол шинжилгээ ухааны яам гэд нэртэй байсан шүү. Тэгэхээр тийм бүтээлд шилдэг бүтээл өгчхөр манай шинжилгээ ухааны яам бол их мундаг байгаа үз. Тэгээд би бодож ирсэн энийг хүмүүс мэддэг юм байна дээ. Яагаад энэ энгийн зүйлийг одоо ингээд ойлгодгоо төрийн яам нь хүртэл одоо ийм бүтээлд ингээд шилдэг бүтээлийн шагнал олгочдөг байна гэдээ би харамсаж ирсэн. Тэгэхээр шүүхтэй байх, шүүх эрх мэдэлтэй байх гэдэг бол хоёр өөр ойлголт. За Монгол улс бол одоо 1206 онд ч гинүү 1189 онд ч гинүү хүннүүгийн үед ч гинүү төр улсаа байгуулснаас хойш 1992 оны энэ үндсэн хууль батлах хүртэл
шүүх эрх мэдэлтэй байсан уу? Мэдээж байгаагүй. Одоо бид нар бол шүүх эрх мэдэлтэй болохгүй л одоо ингээл нэг хүүхэд хөлд орохдоо нэг унаж тусаал босоол одоо ингэж харуулж унаал явж идэг шиг тийм эрх мэдэлтэй болох үйл явдал манад одоо ингэж өрнөж босч явна шүү дээ. Тэгэхээр зөвхөн одоо шүүн таслах үйл ажиллагаа эрхэлдэг шүүхтэй байгааг бол шүүх эрх мэдэлтэй байна гэж үзэж болохгүй. За тэгэхээр шүүхтэй байх, шүүх эрх мэдэлтэй байх гэдэг хоёрыг одоо хооронд нь юугаар ялгадаг юм бэ гэхээр за эрх мэдлийг хуваарлна гэж юу гэсэн үг вэ гэхээр одоо энийг та нар бүгдээрээ мэдж байгаа. Монтескье бол одоо энэ Джон Локийн дараагаар Джон Локийн үзэл санаан дээр тулгуурлаад төрийн эрх мэдлийг бол 3 салаа мөчөөр туваана. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэдэг 3 туваана гэдгийг бол хэлээд энэ 3 хоорондоо нэг алтан зарчмаар бол харьцна гэдгийг бол хэлснээрээ бол Джон Монтескье бол энэ онлын автор гэдэг нэр хүндээг олсон. Тэр нь юу вэ гэхээр энэ 3 эрх мэдэл хоорондоо хяналт тэнцвэртэй байна гэдгийг хэлснээрээ энэ онлын зохиогч болж хувирсан. Джон Лок бол яагаад одоо энэ хүний 3 эрхийг хамгаалахын тулд 3 эрх мэдэл байна, шүүх энийг хамгаална гэж хэлсэн мөртлөө Джон Лок бол юуг хэлж чадаагүй вэ гэхээр энэ 3 эрх мэдэл дотор хууль тогтоох эрх мэдэл бол давуу эрхтэй байна гэж хэлсэн. Яагаад ингэж хэлсэн бэхээр Джон Локийг тэр амьдарч исэн тэр үед бол дэлхийд даяар явж исэн хамгийн том хүчтэй онол бол энэ ардчлалын үзэл санаа байсан. Шууд ардчлалын үзэл санаа байсан. Сонгодог ардчлалын үзэл санаа байсан. Тэгэхээр ард түмнээ шууд их сурвалж авч бүрэлдэж байгаа энэ парламент нь буюу хууль тогтоох эрх мэдэл нь нөгөө хоёроос илүү байх юм ба гэд ингэж хэлчихсэн. Тийм учраас энэ гурван хооронд бол хяналт тэнцвэр байна гэдэг тэр ойлголтыг бол Джон Лок хэлж чадаагүй. Тийм учраас Джон Локийн үзэл санаагаар Английн төрийн тогтолцоо 900 жилийн туршид Англи төрийн эрх мэдэл хуваарлж явагдаагүй. 900 жилийн туршид. Европын холбоонд бол одоо нэгснээс нь хойш Европын холбооны шаардлагаар энэ төрийн эрх мэдлийн хуваарлалт хутгалдчихсан дээд шүүхийнх нь одоо зарим хүмүүс нь одоо парламентийн танхимын дарагч билүү одоо тим юм хийгээд байж исэн тэр зүйлээс Англи бол 900 жилийн дараа бол татгалзаж байх жишээтэй. Ийм одоо нэг хүний одоо нэг ийм үзэл санаа бүхэл бүтэн одоо Англи улсад гэхэд 900 жилийн туршид одоо нөлөөлөх тийм их хүчтэй байсан гэдгийг санахад бол бас их сонин сэтгэл төрүүлдэг. За тийм учраас шүүх эрх мэдэл нь одоо бие даасан эрх мэдэл болно гэдэг нь юу вэ гэхээр үндсэн хуулиараа 3 эрх мэдлийг гурвангийн одоо жингийн тухаан дээр тавьбал гуруула ижихийн жинтэй байхаар харилцан бие биенээ одоо хянаж тэнцвэрж байхаар ийм зарчмын үндсэн дээр 3 эрх мэдэл тогтцсон байх юм бол тэр улс оронд бол шүүх эрх мэдэл бий болжээ. Хууль тогтоох эрх мэдэл бий болжээ. Гүйцэтгэх эрх мэдэл бий болжээ гэж одоо үзэх үндэс бүрэлдэг юм аа. За ингээд шүүх эрх мэдэл үндсэн хуулийн дагуу байгуулагдаад нөгөө хоёр эрх мэдлээс бие даасан болоод нөгөө хоёртойгоо хяналт тэнцвэртэй болцсон байвал тэр улс оронд шүүх эрх мэдэл гэдэг зүйл бий болжээ гэж үзнэ. За ингэсэн нөхцөлд тэр одоо хүн шударгаар шүүлгэх эрхийн үндэс нь бүрэлдэж байгаа юм. За шүүх эрх мэдэл одоо бие даасан эрх мэдэл болоод нөгөө хоёр эрх мэдлээс одоо хамааралгүйгээр ийм эрх мэдэл болж чадаагүй нөхцөлд хэзээч шударгаар шүүлгэх эрх бол хангагдахгүй. Буян амлаж бурхан бүтээгээч энэ бол бүтэхгүй зүйл. Тэгэхээр шударгаар шүүлгэх эрхийг хангах суур нөхцөл болвол шүүх маань эрх мэдэл болсон байх явдал мөн. За Монголд шүүх эрх мэдэл бий болсон уу?
нөгөө хоёр эрх мэдлээс бүрэн хамааралгүй автоном болж чадсан уу? Хяналт тэнцвэртэй болж чадсан уу? Монголчууд одоо ямыг их өөдрөгөөр төсөөлдөг, их оптимист үндэстэй шүү дээ. Их өөдрөгөөр их нэг бодлын одоо их одоо нэг ихтгэлтийн гинэ хонгор гэдэг шиг их гинэ юм уу? Их сайхан одоо ямыг өөдрөгөөр болцсон тэгсэн гэж ингэж ханддаг. Гэхдээ одоо тоталитар нийгэм 70 жил явчиход ардчилсан нийгэм лөө хөл тавиад 25 жил болохдоо энэ хүн төрлөختний зарим улс орн одоо 300-аас 400 жил яваад бүтээсэн ч гэдгийг юм уу, бүтээж чадаагүй байгаа тэр зүйлүүдийг бид нэр 25 жилд одоо бүгдээр ингэ бүтээчихнэ гэдэг бол бас амаргүй зүйл л дээ. Яг нь тосож хөгжөөд тэр хүн төрлөختний туулсан замын ингэхээр ингэдгийм байна гэсэн тэр сургамжууд дээр нь тулгуурлаад их олон зүйлийг одоо ухаалгаар төвчээд товчлоод сургамж аваад хийлээ гэхэд 25 жил гэдэг бол бас тэр арай л нэг багдах, арай л одоо сэрүүтгэл зүйл л дээ. Тэр зүтгий хэл манай Монгол улс одоо ардчилсан улс мөн үү? Ардчилсан улс мөн үү? Бүгдээрээ л мөн гэдэг тийм үү? За яг одоо нарийнд нь бол одоо ардчлалыг шалгадаг шалгуур гэж байна шүү дээ. Тэр Роберт Дайлийн номонд бичсэн шалгуураар ч гэдэг юм уу? Тэр Либхартийн номонд бичсэн шалгуураар ингээ аваад үзэх юм бол бидэнд байж байгаа энэ ардчлалын элементүүд дандаа формал байгаа байхгүй юу? Формал төвшөнд, яг агуулгын төвшөнд, сабстантив буюу тэр мөн чанарын төвшөнд бол тэр зүйлүүд нь бол чанаргүй. Зүгээр одоо харахад бол байж идэг. Цаана өөр мөн чанар байж идэг. За тийм учраас Монгол улсад бол шүүх эрх мэдэл бие даасан эрх мэдэл болох үйл явц дундаа явж байгаа гэж би зүгээр одоо судлаач хүний хувьд бол эрдэмтэн хүний хувьд бол ингэж боддгийг. Та нар бодоод үзэлдээ сүүлийн одоо 20 жилд шүүхэд өгчээсэн төсөв улсын төсвийн 0.30-аас 40% байлаа шүү дээ. 0.30-аас 40 энэ одоо 1% ч хүрэхгүй 50% ч хүрэхгүй юм байсан. Одоо бол нэг 80%, 0.80% руу орж байгаа. Улсын төсөвд одоо эзлэх шүүхийн төсөв. 99% нөгөө хоёр эрх мэдэл дээр байж идэг тийм үү? Ингээд харахад л одоо энэ шүүхийн автоном байдал бол бүрэлдэж бий болсон гэж хэлэхэд бол хэцүү байгаа юм л да. За тийм учраас бол шударгаар шүүлгэх эрхийн үндэс бол шүүх нь эрх мэдэл болсон байх юм байна. Зүгээр нэг шүүхтэй байжсэн нөхцөлд социализмын үеийн одоо тэр нам засгийн одоо гарт байсан шүүхээр хүний бол одоо шударгаар шүүлэх эрхийг бол хангаж чаддаггүй байна. Шударга шүүхийн үндэс бол шүүх нь эрх мэдэл болсон байх явдал юм байна гэдгийг л одоо энэ слайдаар би та нарт харуулах гэж байна. Энэ үйл явц бол Монголд юм байна гэж. За дараа нь бол шударгаар шүүлгэх эрхийн их сурвалж гэж. За энэ дээр бол олон улсын их сурвалж, үндэсний их сурвалж гэж хоёр их сурвалжийг ярьдаг. За олон улсын одоо их сурвалж нь мэдээж одоо хүний эрхийн түгээмэл тунхаглал байна. За түүнээс гадна бол иргэний болон улсын эрхийн тухай олон улсын пакт гэж байдаг. 1966 оны. За энэ пактын 14-р зүйлийн нэгд байгаа одоо тэр зүйлийг би та бүхэн бол мэдж байгаа. Зүгээр та нарыг сануулах үүднээс тэр текстийн хэсгийг энэ слайдн дээр харуулж байна. Шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн
тэгш эрэхтэй гэж. За шүүх ба тусгай шүүх гэж юу хэлээд байна гэхээр энэ тусгай шүүх гэдгээ бол трибуналуудыг хэлээд байгаа. Трибунал гэдэг нэг ойлголт байдаг. Трибунал гэдэг та бол одоо цэргийн трибуналч гэдэг юм уу, үндсэн хуулийн трибуналч гэдэг юм одоо ийм тусгай шүүхүүдийг хэлдэг. За тэр шүүхийн өмнө одоо бүх хүн эрхтэгчтэй, эрхтэгч эрхтэй гэж байгаа. Хүн бүр өөр тулгсан эрүүгийн хэргийг хянан хэлэлцүүлэх буюу иргэний хэмжлийн хүрээнд эрх үүргээ тодорхойлуулахдаа хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий шүүх, хараат бус, тал үл харах, нээлттэй, шударгаар шүүлэх хэрэгтэй гэж одоо ингэж заасан. За манайх бол энэ иргэний болон улсын эрхийн тухай олон улсын пактад бол одоо нэгдсэн улс орны хувьд бол энийг хангах ёстой гэж байгаа. За энийг хангах үүднээс бол манай Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13, 14 дугаар зүйлд бол манайх энэ зүйлийг бол бэхжүүлж өгсөн. Олон улсын болон үндэсний одоо гол механизм гэж одоо энийг л хэлж байгаа юм. Тэгэхээр энэ цэнхрээр бичсэн зүйл дээр та нар жах анхаарлаа хандуулаарай. Бусд нь яг та бүхэн бүгдээрээ л мэддэг юм. Хуулийн дагуу байгуулагдсан одоо шүүх гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр манай Монгол улсын үндсэн хуулийн одоо 48, 47 дугаар зүйлүүдэд дандаа бичсэн байдаг шүү дээ. Шүүхийг хуулийн дагуу байгуулна. Шүүхийг үндсэн хууль болон хуулийн дагуу байгуулна гэж одоо 2-3 газар бол ингэж бичдэг нь юутай холбоотой вэ гэхээр хүн төрөлхтний түүхэнд хуулийн гадуур шүүх байгуулж асар олон одоо улс үндэстнүүдэд геноцид үлдэж ийсэн, рефрес үлдэж ийсэн ийм гашуун туршлага дээрээс хүн төрөлхтөн сургамж аваад ийм зүйлийг бол үндсэн хуулиар заавал бэхжүүлдэг. Оросд яалаа 1937 онд бид нэр ард түмний онц бөгөөд бүрэн эрэхэд комисс гэдэг юмыг байгуулад 20-30 мянган хүнээ бол одоо тэр цааш нь харуулж исэн байх жишээтэй. Иннээс хүн төрөлхтөн бол сургамж аваад хуулийн дагуу байгуулдаг юм шүү гэд. Хууль бусаар одоо шүүх байгуулж болохгүй гэдэг юм хэлээд байгаа. За шударгаар шүүлгэх одоо эрхийн олон улсын болон одоо үндэсний их сурвалж гэвэл одоо ийм нэг 2-3 одоо их чухал баримт бичгийг бол иш татаж болно. За шударгаар шүүлгэх эрхийн стандарт гэж одоо юм байна. За хамгийн одоо гол ерөнхий стандарт бол энэ бүх хүн хууль шүүхийн өмнө эрхтэгч байна гэдэг энэ стандарт бол хамгийн ерөнхий стандарт юм байна. Хууль шүүхийн өмнө эрхтэгч байна гэдэг. За одоо ч гэсэн Монголын одоо ярьж байгаа нэг зүйл шүүхийн өмнө хүн болгон эрхтэгч байхгүй байна. Эрх мэдэлтэй хүн эрхтэгч байхгүй байна. Мөнгөтэй хүн эрхтэгч байхгүй байна. Гэтэл одоо хүртэл бодлоо ярьж байгаа асуудал шүү дээ. За дараа нь бол энэ шударгаар шүүлгэх эрхийн институцийн стандарт гэж байдаг. За энэ нь юу хэлээд байна вэ гэхээр дотор нь бол 3 гол зүйлийг бол хэлдэг. Нөгөө үндсэн хуулиар болон бусад хуулиар хууль ёсны дагуу байгуулагдсан шүүх байна уу буюу тэнд гэдгийг л одоо харж байгаа хэрэг. Хууль ёсны шүүх байна уу? Хуулийн дагуу байгуулагдсан шүүх байна уу? Атманы шүүх тэнд байж гэнэ үү? Тийм үү? Нэг намын шүүх байж гэнэ үү? Эрх мэдэлтний шүүх байж гэнэ үү? За жишээлбэл зарим авторитарны улс оронд бол шүүх байж л байгаа шүү дээ, тийм ээ. Хойд Солонгосч гэдэг юм уу, Кубад гэдэг шүүх байгаа юу? Тэр хэний дохой зангаагаар ажиллах уу? Намынхаа дохой зангаагаар ажиллаж байгаа. Тэгсэн мөртлөө тэр хууль ёсны шүүх мөн үү? Хэлбэрийн хувьд мөн боловч мөн чанарын хувьд бол энэ биш. За институтын стандарт гэдэгт нь юу байна уу гэхээр энэ бие даасан байдал. Тэр шүүх нь үнэхээр нөгөө хоёр эрх мэдлээс автоном болж чадсан уу? Чадаагүй юу?
гэдэг стандартыг тавьдаг. За манай Монгол улсын хувьд бол шүүх эрх мэдлийг одоо энэ шүүхийн багц хуулиараа бол бие даасан автоном болох гэж одоо их үзлээ шүү дээ. Хамгийн наад зах нь би одоо гадаадын улс оронд очиод ярихад гадаадынхныг амын ангаатал ярьж байгаа. Яг зүгээр дотроо бол миний итгэл үнэмшил бол биш, тийм биштэй гэж байгаа юм. Тэгээд одоо нэг их орноо гадаад очиод муу хэлээд ээдэггүй нэг магтаж явах өөрийг одоо энэ төрлийн албан хаагч чинь байна тийм ээ. Тэгээд гадаадын шүүхийн дээд зөвлөлийнхэнтэй уулзаал ингэж яхсан Монгол улсад шүүхийн төсвийг өөрөө боловсруулад шууд парламент оруулдаг хуультай улс орон манайх байна гэхээр нөгөөдөл чинь гайхаад явчихд. Үгүй ямар мундаг юм бэ? Бид тэг чаддгүй штэ гэл. Бид шүүгчдийнхээ цалин нэмэгдүүлэн олгох бүрэн эрхтэй. Ингээд олгочихсон гэхээр бүр одоо ингээд муудаад явчихдаг. Тэрнийхээ төлөө би бараг зодуулж байгаа гэж хэлвэл одоо эцүүлдэг. Тэгээд би тэрийг хэлдэггүй нуугаад. За одоо зөвхөн энэ хоёрыг хэлэхэд л тэгэл Монголын шүүгч нь тасардсан юм байна шүү дээ. Хөөх бид тэг чадаагүй. Гэл одоо яриад эхлэх жишээд. Тэгэхээр энэ талаас нь ингээд одоо формал талаас нь хэлбэрийн талаас нь ингээд харахад бол Монголд бол одоо энэ шүүхийн бие даасан байдлыг мундаг хангасан юм шиг байгаа л да. Яг үнэн чанартай шүүхийн төсвийг бид нар хийгээд улсын хурлд оруулдаг боловч цаашаа явж байгаа механизм нь тийм биш л дээ. Тэр нь хэлбэрийн. Тэгээд нөгөө сангийн яамны Орос хар бахинд очиод хавчуулагчдаг. Яг зарга байхгүй цаад процессүүдийг нь бид нар хийж өгөөгүй. Зүгээр нэг тим хийгээд өгцсөн. Гадныханд хэлэхэд бол сайхан байгаа, дотооддоо болохоор ядгүй асуудалтай хуурамч. За институтын стандарт гэдэг за төв голч байх гэдэг одоо тал үл харахгүйгээр одоо тэр бие даасан байж нөгөө хоёр эрх мэдлээс хамааралгүй хүн чинь яадгүй өөрийн позишнтэй байна гэсэн үг шүү дээ тэр эрх мэдэл. Тэгжээ тэр одоо позишны байр суурь хэрэгжүүлэх тухай асуудал гарч ирд. За энэ хоёр бол одоо нэг ерөнхий стандарт, институтын стандарт гэдэг ийм хоёр юм бол одоо шудраг шүүхээр шүүлэхийн одоо ихний хамгийн одоо basic суур нөхцөл гэж ингэж үзэж байгаа юм. За энэ бол ахаад л нөгөө л нэг эрх мэдэл болсон уу юу гэдэгтэй л эцсийн эцэд бол энэ л ойлголтондор унж байгаа. За хамгийн нарийн юмнууд нь бол энэ процедурын стандарт. За энэ процедурын стандарт бол одоо маш олон нарийн зүйлүүд байдаг. Би энд бол та нар ийм хямдхан одоо цөөхөн зүйл байдаг юм гэж битгий бодороо. Энэ дээр бол маш урт жагсаалт байдаг. Олон зүйл байдаг. Би тэрнээс хамгийн чухал гэсэн зүйлүүдийг нэг энэ слайд байгаа дараагийн слайдн дээр бол ингээд дамжуулаад бол харуулж байгаа. Процедурын стандарт гэдэг ийм нарийн зүйл байна. За энэ процедурын стандартыг ярихын тулд бид нар бас жаахан Магна Харт гэдэг нөгөө нэг 1215 оныхаа хүн төрөлхтний тэр анхны одоо үндсэн хуулийн гэж нэрлэгддэг хүний эрхийн улс төрийн биел гэж нэрлэдэг, библ гэж нэрлэдэг энэ алдартай зүйлийн тухай ярихаас өөр аргагүй байдаг. Өөрөөр хэлбэл энэ 1215 оны Магна Хартад ангуудаа хүний одоо шударгаар шүүлгэх эрх хэрэгчлөөний стандартыг Магна Хартагийн 38, 39 гэдэг энэ зүйл залтуудаар 1215 онд англичууд тавьсан байгаа юм. За энээс их сурвалж аваад ер нь одоо хүний үндсэн эрх хэрэгчлөө түүний нэг одоо гол элемент болсон одоо шударгаар шүүлэх эрхийг процедурын хувьд бол хангаж хамгаалахгүй бол болохгүй байна гэдэг энэ ойлголт хүн төрөлхтний түүхэнд төгөж яваад энэ 1215 онд анх Магна Хартад үзэл санаа нь тавигдсан энэ үзэл санааг Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийн нэмэлтийн 5.14-өөр хүн төрөлхтний бичмэл үндсэн хуулинд ангуудаа бичсэн гэж ингэж үздэг. За тэр зүйлүүдийг бол би одоо энэ процедурын стандарт гэдэгт бол шууд оруулж та бүхэнд одоо танилцуулах гэж байна л дээ. За энэ бол одоо шүүхийн гадуур хариуцлага татахгүй байхаа гэдэг. За энэ бол Магна Хартагаас их үндэстэй
Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийн тэр алдартай 5.4 нэмэлтээр орж ирсэн зүйлүүдийг одоо энэ толгой тавьдсан байна. Шүүхийн гадуур хүнийг хариуцлага татахгүй гэж. Монгол улс шүүхийн гадуур хүнийг хариуцлага татахгүй бол чадсан уу? Хаан шүүхийн гадуур хүнд хариуцлага үлээлгээд байна. Тийм байгаа юу? Энэ стандарт Монгол улсад хангагдсан уу? Хангагдаагүй. Сая тэр хин зөв хэллээ. Засаг дарга хүн баримтжилж байгаа шүү дээ. 30 хоног. Улсын байцаагч нар хүний өмч хөрөнгийг одоо 5-6 одоо өмчийг нь хураадаг, яадаг, ийдэг билээ. Өчнөө олон одоо шүүх эрх мэдлийн хэрэгжүүлэх ёстой зүйлийг улсын байцаагч нар засаг дарга ингээд 5-6 албан тушаалтан одоо хэрэгжүүлж байгаа. Хүний өмч хөрөнгийг булааж аваад, хураагаад, шатаагаад, устгаад хайждаг. Нөгөө хүний өмч гэдэг чинь баг амь настаа дүүцэх шахуу тийм нарийн намдын зүйл рүү одоо ийм өөр олон хүнийг халдуулсан. Би Чимэд багшийг байхад ярьдаг байсан. Гэхдээ Чимэд багшаа та одоо яагаад энэ засаг даргад хүний 30 хоног баримтлуулах одоо энэ эрхийг ингээд дэмжиж ирээд идэх юм бэ гэхээр. За Лондонд орж наадах чинь Монгол улсын онцлог. Энэ өргөн удам нутаг дэвсгэр дээр одоо танд нэг нөхөр танхаараад эхнэр хөөхтэй зодооч гэдэг юм уу хүмүүсийг дээрлэхэд байхад нь шүүхэд төрөх гэсээр этэл тэр бол сүйтгэж хайчих гээд байгаа юм. Сум болгон дээр шүүх байгуулах болцоогүй байна. Наадах чинь Монголын онцлог гэж одоо ингэж хэлдэг байсан л дээ. Шүүхийн гадуур хариуцлага татахгүй байх гэж одоо Монголч одоо ч бид нар хийж чадахгүй байгаа зүйл. За дараагийн одоо процедурын нэг стандарт бол одоо энэ Магна Хартагаас их үндэстэй Америкийн нэгдсэн улсын одоо тэр нэмэлтийн 5 дугаар нэмэлтийн одоо нэг зүйл нь занал хийлэл эрүү шүүлтгүй байх гэж. Чүн дэслэг үйл ажиллагааны явцад. Монголд бол эрүү шүүлттэй байгаа гэдгийг хүний эрхийн үндэсний комисс байгуулсан цагаас хойш яаж байгаа. Дандаа нотлож байгаа тийм байхаа? Одоо байгаа баха? Байж байгаа. Эрүү шүүл байж идэг. Арган нарийсэд идэг. За эрүү шүүлтийг бол одоо тэгээд одоо урдных шиг тамлан зовоогоод шууд одоо бие махбодд нь одоо тийм хүчирхийллийн аргаар биш одоо өөр журмаар хийдэг болсон. Сэтгэл санааны хувьд бол дарамталдаг. Зөвхөн одоо байцаагч байгаа хүнийг өдөр болгон байцаахгүй зүгээр ирээрээ гэждэг. Тэгээд үүдэн дээрээ суулгаад байдаг. За дараа нь бол өөрийн эсрэг мэдүүлэг өгөхийг шаардахгүй байх гэж. За энэ стандарт бол Монголд бол харин овоо гайгүй хэрэгжиж байгаа. Гэхдээ монголчууд ч бас энэ эрхийг энэ стандартыг хөгжүүлсэн шүү дээ. Өөрийнхөө болон эцэг их гэр бүлийнхнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүйгээд одоо энэ үндсэн хуулийн бид нар 16-гийн 14 дугаар зүйлэнд бол одоо ингээд нэмэд оруулчихсан. Өөрөөр хэлбэл энэ дүү процессыг одоо баяжуулсан одоо цөөхөн үндэсний нэг байна шүү дээ. За энэ баяжуулснараа юу баяжуулсан бэ гэхээр хатам аав ээж маань хулгай хийгээд жийдэг юм уу тэрийг хэлэхгүй байх нь шүү дээ. Мэдсэн гэхдээ би хэлэхгүй аа. Гэм тэрийг илрүүлэхгүй гэсэн үг тийм үү? Зарим одоо гэр бүл чинь 30-40 хүнтэй байна шүү дээ. Монголчууд ч одоо тэр авшины зохион байгуулалтаа учраас одоо тийм том гэр бүл байна. 2-3 хулгай хийгээл яадаг тийм үү хэлэхгүй аа. Гэр бүлийнхаа гишүүний эсрэг хийхгүй гэж байгаа шүү дээ. Хамт хаваалцнаа гэдэг ингээд гэм тэргийг илрүүлэхгүй байх үүднээс энийг баяжуулчихсан. За ингэж баяжуулсан үндэстэн одоо Монголоос өөр байдаг юм уу би мэдэхгүй байна. За ямар ч байсан өөрийн эсрэг мэдүүлэх шаардахгүй байх гэдэг юм бол гайгүй хэрэгжиж байгаа. Гэхдээ иргэдийн эрх зүйн боловсролын одоо тааруу байдлыг ашиглаж өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгөхийг шаардахгүй үтгэл өөрөөр нь хэлүүлж байгаа тохиолдол цөөнгүй байгаа. За тэр нь бол одоо хит баригддаг. Явдал одоо манай процессын ажиллагаанд байгаа зовлонтой асуудлын нэг байдаг. За хамгийн наадсах нь одоо ингээд шүүх шинжиж томилдог штэ. Бүх одоо иргэний хэрэгтэй шүүх шинжиж томилдог. Шинжээчийн дүгнэлтийг одоо бараг нэг тийм хадан дээр бэлдсэн майны үсгчийг одоо ингэж шүүх баригдаж байгаа явдлыг би хараад би өрөвдөж суудаг. Манай байцаан шийдэх хуулинд бол бичээтэй байгаа шүү дээ.
шинжээчийн дүгнэлтийг хууль хэрэглэгч ахуй байх уу юу гэдэг нь бол тэр хүний асуудал байдаг. Яг энэ дээр одоо судалгаа хийгээд үзэх юм бол шинжээчийн дүгнэлтийг гаргуулчихад нотог баримт дээр үнэлээгүй. Энэ бол одоо зөв гараагүй байна. Би энийг бол одоо авахгүй. Миний дотоод ихтэй энэ бол нийцэхгүй байна гэж ингэж зориг гаргасан шүүгчээр нь одоо хэд байдаг бол судалбал сонин тоо гарч ирж магадгүй. Тэгээд шинжээчийн дүгнэлтэд нэг юм гараад ирдэг. Тэрийг одоо ингэж барьдаг. Нотлог баримтаар тооцдог. Явдал бол одоо Монгол бол нэлээд хатгаар зүйлсэх юм болов уу гэж би дотроо ингэж бодож байгаа. Яг судлаад үзэхэд бол ямар зүйлсээр гарах юм бэ сайн мэдэхгүй байна. За дараагийн одоо процедурын нэг чухал одоо стандарт бол ялдаг эсвэл цагаатах шийдвэр гаргах гэж. За тэгэхээр одоо шүүгчээр нэгэд аваадсан бол нэг ялдаг гэдэг нэг юм бодол бол одоо ингээд нэг тийм сэтгэлгээний одоо нэг тийм эмгэгийн төвшөнд очсон байна уу гэдэг би одоо санаа зовдгийг цагаатах болдог гэдэг юм одоо боддог. Тэгээд би одоо ингээд бас олон жилийн өмнө бичсэн шүүгчнэртэй уулзахад бас одоо ингээд тойроо замаар академик мэдлэгийн төвшөнд бол одоо бас ярих гэж байдаг. Шүүхээс хэрэг маргааны мөрдөн байцаг буцаагаад байдаг. Би уншиж ирсэн. Энийг юу гэж үздэг вэ гэхээр барууны судлаачид бол энийг Советский институт гэдэг. Яагаад Советский институт гэж байгаа юм бэ гэхээр энэ зөвлөлт засгийн үед тэнд байж идэг хараад шүүхийн хамгийн буруугүй ёсны үргэлжил гэж ингэж үздэг. Яагаад одоо ингэж шүүхээс хэрэг мөрдөн байцаалтанд уцааж байгаа вэ гэхээр нэг бол одоо ингэж ингэж тайлбарладаг барууны судлаач. Нэг бол энэ шүүх шүн төслөг үйл ажиллагаараас татгалзаж байна гэж нэг дугаар харах болтой. Хоёрдугаар энэ хэргийг ингээд юм нэмэгдээ тэгэхээр би ялтаад өгөө гэж ялтах чигүүрийн үүднээ шүүх өөрөө үргэлжлэл захиад өгч яана гэж харах нэг болцоо. Эсвэл ингээд ийм зүйлүүдийг бүлгэрүүлээд ингэснийхэн дараагаар би наадхыг чинь загаатгаад өгье гэж ингэж шүүгч үргэлжлэн санаа бодлоо илэрхийлж захиад өгч байгаа хэрэг учраас энийг ингэж үзэж болохгүй гэж ингэ тайлбарлав. Тэгээ ер нь бол цагаатахтай дургуу тэгээд нэг шүүгтэр очсон бол нэг юм дуулгаад хаях юмсан гэдэг нэг юм бодол байдаг. Энэ стандарт бол Монголын тухайд бол сайн хангагдахгүйгээ зовлонтой асуудал байдаг. Ялангуяа одоо энэ хэрэг мөрдөн байцаалт хэргийг буцаахаа байж юм бол цагаатахаас өөр арга байхгүй. Тэр институтыг байхгүй болгоогүй нөхцөл бол энэ ялдах эсвэл одоо цагаатах шийдвэр гаргах гэдэг энэ стандартыг Монгол улсад хангахад бол хэцүү байгаа юм болов уу гэж ингэж боддог. За шүүхийн шийдвэрийн үндслийг мэдэх хэрэгтэй. За энэ бол одоо бас маш хүнд стандарт байна. Одоо Монголын шүүхийн өмнө тулгараад байгаа олон хүнд асуудлуудын нэг нь энэ шүүхийн шийдвэрийн үндслийг ил тод бичих байна. Бичээгүй байхад тэр хүн яаж мэдэх вэ? Одоо 3 шилтийн шүүхийг дамжаад одоо ингээд энэ шүүхийн зардал өсөөд дараах хэрэг өндөр байгаа ч нь бол энэ шүүхийн шийдвэр үндэслэл бол одоо тод гарч ирээгүй холбоотой. Би яагаад одоо ядагч үгдээ мэдэх вэ? Зөв бол одоо шүүхийн шийдвэр үндэслэлийг одоо сайн бичсэн байх юм бол тэр хүнийг та ингээд ядагчлаа гэдгийг нь одоо хуулиараа ийм учиртай энэ хуулийн заалтыг ингэж ойлгох тайлбарлахад бол та ингээд ядагдсан байна. Ингээд та гин буруутай болсон байна. Ингээд та гин буруугүй болсон байна гэдгийг хүн шүүхийн шийдвэрээр сайн ойлгуулсан бол хүн ухаантай юм биш дээ. Би ингэчгээд одоо ил нүүрэн дээр алгаад ташаа бүлээн зөвшөөрдгөө маа ч гэсэн хүн яадгүй. Дотроо бүлээн зөвшөөрчдөг. Дотроо бүлээн зөвшөөрсөн байх юм бол одоо шүүхэд гомдох. Яагаад ч мэдэхгүй одоо ингээд дахин одоо 3 шатны шүүхийг ажиллуулаад даргаалтаа дахиад одоо багсагч гэдэг юм уу? Ийм зүйл байна. Тэгэхээр шүүхийн шийдвэр үндслийг мэдэх гэдэг бол одоо зөвхөн шүүхийн шийдвэрийг харуулах явдал биш, уншиж өгөх явдал биш. Энэ бол үндслийг нь одоо дээд зэрэгээр одоо бичих тухай асуудал юм аа. За дав заалт хэрэг гэж за энэ бол одоо
Монгол бол хангалтсан хэрэгтэй. Ямар ч байсан одоо тэр ахгүй байхгүй юм байх. За дараагийн нээлттэй шүүхээр шүүлгэх хэрэгтэй. За Монгол улсад бол одоо шүүх хаалттай байсан үе би одоо Монгол улсад бол энэ асуудал болвол асуудал болсон байна. Энэ хамгийн сайн хангалтсан стандарт. Шүүхийн шийдвэр нээлттэй байж, шүүх хуралдааны бүх процесс нээлттэй байж, сонирхсан бүх эдгээр бол шүүх хуралдааны дотроос нь гаднаас нь үүсэх болцоо нээлттэй хуулиар ойлгосон нас босод. Энэ бол стандарт бол Монгол бүрэн хангалтсан байна. За шуурхай шийдвэрлүүлэх эрх гэж одоо нэг юм стандарт. За энэ дээр бол асуудал байна. Энэ юутай холбоотойгоор үүсдэг асуудал үгээр одоо энэ хэргийн ачаалт холбоотойгоор. За дараагийн энэ стандарт хэм буруугүй тооцогдох. Өмгөөлөх эрхтэй холбоотой стандартууд байна. За хэм буруугүй тооцогдох гэдэг энэ процедурын стандарт дотор бол яаж яах вэ гэхээр одоо энэ хоёр бүлэг асуудлуудыг та нарт одоо энэ слайдын дээр харуулж байна. За нотлож чадахгүй бол хүнийг явуулаад гэсэн үг юм байна. Нотлож чадахгүй бол нотлох үүрэгтэй. Нотлож чадахгүй бол барилцгаал. За энэ байцаан шийдэх бүх үйл ажиллагаа бол урьдчилсан дүгнэлт гаргахгүй байна. За энэ бол манай процессын үйл байдал зүйл шүү. Урдаас тогтоогдсон иш бүн ингэж байхгүй гэдэг л одоо нэг юм юу байдаг. Гэхдээ энэ бол асуудал Монголын тухайд бол байдаг. Зөв одоо хэрэг мөрдөн байцаалт нь буцаагаад байна гэдэг чинь одоо урдсан санаа бодлоо хийж байгаа нэг мөн л дөө. Шүүх шавц тэргийг уншаад авторыг уншчихад одоо шүүх хуралд ороход урдсан санаа бодол төрдөг юм уу? Төрдгөө мó? Зүгснэрээ. Хүн юмч төрдгөө яах вэ? Төрдгөө гэж хэлдэг бол өчигдөр төрхөөс өөр арга байх. Яах ч уншиж байгаа. За энэ бол одоо их газрын их зүүн одоо мөрдөн шүүдэг тогтолцоо гэдэг онцлог л да. Одоо хятад бол би сонсч ирсэн шүүгчдүүд австралитэй их танилцгаа болчихсон байдаг. Их газрын их зүүн тогтолцоотой хамгийн намын хороолоо дарга шүүдэх газар юм болцсон байх. Манай яагаад тийм болохгүй гэж. Тэр австралик гэдэг зүйл бол одоо прокурорын тэмэрч явах ажил дээр хэрэг дээр бол тийм бай. Тэгээд нэг л мэтгэлцэж ч мороод ирсэн бол мэтгэлцэж байгаа шийдэж яагаад болохгүй гэдэг зүгээр хөвдөө бод. За өмгөөлөх гэх. За энэ бол одоо манай Монголд бол энэ өөрийнхөө өмгөөлөлтөнд туслах бол гайгүй хандаж байгаа гэхдээ Монгол улсад бол өмгөөлөгч нотлогоор цуглуулдаггүй. Учраас мэтгэлцээний одоо шүүгчтэй гэдэг юм уу, улсын ялагчтай гэдэг юм одоо энэ зэрэгцэх хэмжээнд бол мэтгэлцэх субъект болж чаддаггүй. За бусад улс орнуудаас одоо нэг давуу зүйл нь юу вэ гэхээр манай сэжигтнээ тооцогдсон үеэс одоо өмгөөлөл аваад явж байгаагаараа бас нэг сайн тал гэж ингэж харагддаг. Их зүүн одоо өндөр соёлтой хөгжсөн одоо Герман гэхэд л одоо өмгөөлөх эрхийг бол шүүхийн шатанд авдаг. Та нар яагаад энэ хожуу авдаг юм бэ гэхээр одоо их давхар одоо зэрэг бодлуулаад яагаад гэдэг чиглэлээр одоо тийм зовлон яриад байдаг. Манай хүн бас давууч юм байна, сотолж байгаа юм байна. За гэрчтэй холбоотой орчуулагч орчуулах эрх гэдэг юм бол одоо яг зүгээр гэрчийг одоо ингээд өгөөч гэдэг бол юм байна. Өөрийгөө нотлох цагаатах үйлдэлсээ энэ бол манай хэрэгжиж байгаа юм. За орчуулагч орчуулах эрх юм гэдэг одоо манай бас сайн хангалттай байгаа. Та нар харсан байх. Нөгөө каплагийн хэрэгээр одоо
Илүүхийн хэргийн 2 дугаар шүүхтэй тэр нөхдүүдийн орчуулагч ямар байлаа. За тэгээд дараа нь одоо орчуулахгүй байснаас болж Америк нэгдсэн улсын элчин сайдын яамнаас ямар гомдол санал тавьж ийлээ. За тэр нь бол одоо дэлхийд дахин одоо ч гэсэн Монгол одоо ямар шүүхтэй улс орн гэдгийг одоо бас нэг зөвлөгөөр харуулах нэг ийм зүйл болчиход байгаа. За ийм за одоо ингээд бол историйн стандартыг би одоо танаас хамгийн гол зүйлүүдийг бол энэ Америк нэгдсэн улсын үндсэн хуулийн нэмэлтийн 5.4-өөр тулгуурлаад бусад одоо ном зохиолуудад байж байгаа зүйлүүдийг одоо гаргаад нэг ийм бүлэг асуудлууд бол энэ шудраг шүүхээр шүүлэг эрхийг хангах историйн стандарт ийм зүйл байдаг юм байна гэдгийг одоо хэлэх байна. За ингээд бол би миний ярих зүйлийн одоо төгсгөл хэсэг болж Монгол улс шүүхийн шийтгэл гэж. За Монгол улсад бол шүүхийн шийтгэл гэдэг энэ зүйл бол хэзээ эхэлснийг бол таавал мэдж байгаа. 92 оны үндсэн хуулийн дараагаас 93 оноос одоо ингээд ийм үе шатуудын слайдн дээр харагдаж байгаа үе шатуудаар одоо ингэж хэрэгжсэн. За өмнөх үе шатуудад бол хийсэн зүйл бол зөндөө байгаа. Шүүх их мэдлийн одоо стратеги төлөвлөгөө гэж одоо маш чухал баримт бичгийг бол энэ гадаадын зөвлөгөөний тусламжтайгаар Эдгээр боловсруулалтаа 2000 он батус. Тэр баримт бичиг бол маш мундаг баримт бичиг байдаг. Тэрний үзэл санааны дагуу одоо бас энэ шүүхийн хөгжил маш том одоо информашн шинжилгээтэй энэ зүйлүүд хийсэн. За 2002-оос бол 2011 оны хооронд бол яасан бэ гэдэг энэ шүүхийн тухай хуулийг нэмэлт өөрчлөлт орууллаа. За ингээд нэг хуультай ингэж за 3 дахь давлгаа за энэ 3 дахь зүйлүүдийг бол би яагаад хэлж байна вэ гэхээр Монгол улсад одоо энэ 2013 оноос шүүхийн шинтгэл явсан биш шүү. Энэ 92 оноохоо үндсэн хуулийг дагаад социалист шүүхээ ардчилсан одоо бие даасан шүүх болох чиглэл рүү одоо монголчууд одоо ингээд реформын шинжлэхтэй зүйлүүдийг ингээд хийж ийсэн юм шүү гэдэг энэ одоо түүхийг зүгээр одоо сануул хуулиас илсэн. За хамгийн гол нь одоо миний өнөөдрийн танад хэлэх гээд байгаа зүйл юу вэ гэхээр энэ 2012 оноос хойш их зүйн их сурвалжинд бүрэлдээд хэрэгжиж байгаа энэ одоо 3 дахь давлгааны одоо гол онцлог юу юм бэ гэдэг дээр л бол хэлье гэж бодож байна. За үнэн чанартай бол бид нэр энэ шүүхийн багц хууль баталгаас өмнө Монгол улсад одоо ганцхан шүүхийн тухай хууль гэж байлаа шүү дээ. Ганцхан шүүхийн тухай хууль 2002 оны. За энэ хууль нь бол ямар хууль байсан бэ гэхээр зохион байгуулалтын шинжтэй, тун хуулийн шинжтэй, ямар ч одоо процессын ажиллагаа зохицуулаагүй юм хууль байсан болвол одоо бол шүүхийн өөрийнх нь одоо дотоод үйл ажиллагааг зохицуулсан одоо ингээд 6 багц хуультай болоод Монгол улсад бол шүүхийн энэ одоо институтуудтай холбоотой эрх зүйн хомсдол гэдэг ойлголт байхгүй бараг бүх үйл ажиллагааг ийм зохицуулсан ийм багц хуультай болцсон явдал бол шүүхийн шинжилгээний одоо нэг том алхам гэж ингэж хэлээд байгаа юм. За дараа нь бол энэ шүүхийг одоо автоном болгох, бие даасан эрх мэдэл болгохтой холбогдуулаад энэ шүүхийн захиргааг бол бие даасан явдал бол энэ 3 дахь давлгааны нэг гол онцлог. Хуучин одоо энэ сүүлийн 20 хэдэн жилд шүүхийн захиргааг хууль зүйн сайдад хамсруулж нэг 10 жил боллоо. Дээд шүүхийн ерөнхий шүүгчдийг хамсруулж 10 жил боллоо. Хоёулангаас нь одоо эффект илэрсэн. Хууль зүйн сайдад хамааруулж явах үед бол одоо засаг төрөөс одоо мөнгө санхүүгийн хамааралтай болох тэндээс одоо санхүүгийн эдийн засгийн одоо бас дэмжлэг авахулцаа байсан ч гэсэн гүйцэтгэх мэдлийн нөлөө шүүхэд их болсон. Зарим шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын үүрэг авсан гүйцэтгэлээс хууль зүйн сайдны шүүгч нарыг ерөнхий шүүгч нарыг одоо дуудаад номхон зогсоочод хэрэг танилцуулдаг гэдэг ийм л юм бол орсон л доо. За ингээд ямар ч үсэн одоо энэ хууль зүйн сайдад шүүхийн захиргааг авчруулж болохгүй байна гэдэг дээр улс төрийн хөгжлийн зөвшөөрсөн
эдгэмтчнийг сайн шүүмжилсэн. Тэгээ шүүхийн захиргааг нь бол өөрөнд нь өгсөн. За улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид энэ шүүхийн захиргааг нь хавсаргасан. За ингээд бас нэг 10 жил болсон бас нэг одоо дефект илэрсэн энэ юу вэ гэхээр энэ шүүхэд прокурор шиг одоо босоо удирдлагын систем бол бүрэлдэж эхэлсэн. Тэр шүүгчийг томилдог, чөлөөлдөг, шилжүүлдэг, шагнадаг, урамшуулдаг, чөлөөлдөг, сахилгын шийтгэл ногдуулдаг бүх их нэг том шүүгчийн гард зүглэрчхаад тэр тийм хамаг их мэдлэг барьж байгаа хүн энэ хэргийг ингээ шийдэрийг чиглэл өгөх юм бол болцоо бүрдсэн. Тэгээд шүүх дотроо шүүхийн хараа тус байдлыг гүйцэнүүлдэг ийм босоо удирдлагын тогтолцоо бол тогтсон байлаа гэдгийг Монголын хөлийн зөвшөөрсөн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтөөр энийг ярьсан. Парламент дээр энийг ярьсан. 1912 оноос 16 оны хоорондох засгийн газрын бүрийн хөтөлбөрт одоо энийг засахгүй болохгүй байх гэдэг юм орж ирсэн. Энэний үндсэн дээр бол одоо ингээд 3 дахь бие даасан захиргааг бий болгосон явдал энэ шүүхийн бие даасан байдлыг хангаж хамгаалахад бол одоо бас нэг том онцлог болсон гэж байна. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч сангийн яамаар яваад бонкогод явж байхаар сангийн сайд зөрүүлээд юм гооч болох уу? Тэрийг ёс өндөр ёс сургууль тунтай хууль дэвтэлдэг сангийн сайд байвал бол юм гоохгүй байх л та. Хүн болгон тийм биш учраас зөрүүлээд юм гооч болох уу? Болохоор барахгүй батик ёстой гэж боддог хүн ч байж магадгүй ш. Ийм учраас энэ зовлонтой байсан. За шүүгчийн хараа тус байдлыг хангаж хамгаалах талаар бол одоо энэ 3 дахь давлгаанд бол энэ нэлээд томхон алхмуудыг хийсэн. За энийг бол одоо би яривал бол нэлээд цаг гарах учраас та нарыг бол чиглэж байгаа батлуудад одоо баярлалаа. За дараа нь бол энэ мэргэжсэн шүүгтгээ болох гэж. Өөрөөр хэлбэл шүүхийг тайлбар ирүүрэн захиргааны шиглэлээр одоо мэргэшүүлсэнтэй холбогдуулаад мэргэшин шүүгчтэй болох үндэс тавигдсан шүүгч мэргэшигтийн нөхцөл бүрдсэн. Шүүгч нар одоо өөрсдөө хэлж байгаа шүү дээ. Гэхдээ бид нар чинь өмнө иргэний хэрэг шийддэг, эрүүгийн хэрэг шийддэг, захиргааны хэрэг шийддэг. Ямар универсал мундаг хамтан бай гэж бид нар одоо өөрсдөө ингэж бодож явсан чинь дагнсан шүүгэн шилжсэн чинь өрөлдөж явсныгаа одоо хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алгаа. Энэ дагнаж хэрэг маргаан шийднэ гэдэг чинь ямар одоо аятайхан сайхан нөхцөл байдгийг шийдвэр гаргах урамтай юм, ажиллах урамтай юм. Миний шийдвэрийн шанаар одоо өмнөхтэй харьцуулахад яаж дэшилснэг би өөрөө мэдэрч ийн гэж одоо шүүгчнэр бол ярьж байгаа. Тэгэхээр энэ 3 дахь давлгааны онцлог бол одоо мэргэжсэн шүүгчтэй болсон. Шүүгч мэргэжих юм юу бол нээгээд өгчлөө. За дараа нь бол Монголын шүүх бол одоо би хэлээд байгаа шүү дээ. Германаас илүү, Америкийн нэгдсэн улсаас илүү Монголын шүүх бол нээлттэй болсон. Энэ 3 дахь шүүхийн шинжилгээний давлгааны үрдэн шудраг шүүхээр шүүлгэх нэг одоо хамгийн том нөхцөл. Одоо нээлттэй болгож ийн гэж яаж одоо нээлттэй болгосны гол үр юм бэ гэхээр та бүхний хамтанд ороо шүүх шиг аваад тавьж байгаа юм шүү. Судлаач, өмгөөлөгч, хуульч одоо хэн байна? Тэр шүүгчийн шийдвэрийг уншаад сууж байна. Оо энэ дүндэн орч нь одоо ийм одоо мундаг шүүгч байсан юм уу? Юу ийм тэнэг амтим уу ич одоо ийм одоо хуулийг ингэ тайлбарлаж байдаг. Энийг мошоо огцруулаасаа. Энийг осцоо хороонд нөгөө энийг мэргэжлийн хороонд нөгөө ийм юм мэдгүй нөхрийг одоо яадаг байна гэдэг одоо ингэ шийдвэрээс л харна шүү. Ийм хамтанд бол одоо Монголын одоо энэ хэдэн шүүгчдийн чинь бол бүгдээр ингэ агуулсан. Үнэн нь бол Монголын одоо энэ 470 шүүгч бол одоо хоёрны өмнө нүцгэн зогсож байгаа хүнтэй ижил. Харин энэ их одоо Монголын шүүхийн нээлттэй болгоод ард түмэн хянах энэ болцыг манай ард түмэн буруу сайн ашиглаж чадахгүй байна. Нөгөө хууль эрдэмтэд маань
шүүхийн шийдвэрт одоо анализ хийгээд энэ шүүхийн хуулийн зүйл заалтыг ингэж гайхамшигтай тайлбарласан байна. Энэ нь одоо Монголын үндэсний эрх зүйг ингэж хөгжүүлжээ. Гэтэл одоо тэрээс сайн зүйлүүдийг нь олж хараад одоо ингэж анализ бичдэг эрдэмтэн байхгүй. Муу зүйлийг нь одоо ингэж байна гэж бичдэг эрдэмтэн байхгүй. За одоо балиг ингэж бичих юм бол дараа нөгөө шүүхтэр очиж юм өмгөөл гэхээр унагч магадгүй байна. Бусад өндөр хөгжилтэй орнуудын хуулийн сургуулиудын оюутны ширээ номын самтар яаж ийггээр одоо шүүхийн шийдвэрүүд хөгжрөөд байж идэг. Тэрийг нь одоо задлан шинжилээд нухаад оюутнууд тэрэн дээрээс юм сурдаг. Монголын ихтэй сургуулиудын ширээнд шүүхийн шийдвэр байх. Анализ хийдэг эрдэмтэн байх. Шүүхийн ерөнхий зөвлөлд бид нар өөрсдөө зохион байгуулж зарим нэгэн одоо гадаадд өндөр хөгжилтэй оронд доктор хамгаалсан хүмүүсийг үгүй чи энэ нэг бид нар шүүхийн шийдвэр зааж өгдөггүй чи иргэний эргүүдээс нэгийг сонгож аваад анализ бичээд өгөөч гэж гуйдаг. Өөрөөсөө зохион байгуулж байгаа байхгүй юу? Одоо тийм соёл сургахын тулд тийм учраас Монголын шүүхийг бол ард түмний өмнө бол одоо бид нээгээд өглөө ард түмэн одоо хянах, задлан шинжлэх, алдаршуулах, шүүмжлэх, хяналтанд авах явдал төр ирэхэд сайн хэрэгжүүлж чадахгүй байгаа явдал бол зах харамсалтай байгаа. Гэхдээ нөгөө орон хотыг нэг өдөр барайгүй гэдгийг одоо үлгэрээ яваандаа энэ бол хэрэгжих байхаа гэж нэг бодож байна. За ингээд системийн бол дүгнэлт гэж одоо юу гэдэг вэ? Монгол улсын шудраг шүүгээр шүүхийн эрхийн суурь стандарт Монгол бол бүрэлдэж байна. Бүрэлдсэн гэж хэлдэж хэлэхгүй. Хизээ бүрэлдэд дуусахыг хэн ч мэдэхгүй бурхан байна. Би даасан эрх мэдэл болох гэж одоо оролдож байна, болохгүй байх сонирхол нөгөө хоёр эрх мэдлээс маш их гарч байна. Би даасан эрх мэдэл болох юм уу? Болохгүй юм уу? Бас их хэцүү байна. Дэлхийд даяар одоо 21-р зууны эхний 10 жилд 2 дахь 10 жил гэдэг ингээд ардчлалын үзэл санаа хямралд ороод маш олон улс орн одоо ардчлалаас ухраад ийм байдал бол дэлхийд даяар явж байна. Энэ одоо эмгэнэл Монголыг бол дайрахгүй арга байхгүй. За энэ нь одоо эрдэмтэд юу гэж үзэж байгаа нөхөр нь ардчлалын үзэл санаа буруудаа биш. Түүнийг одоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанда улс орнууд бол алдчихжээ. Үүнээсээ болоод ардчлал хямралт ороод энэ буцаж ийнэ гэдэг. Тийм учраас одоо бие даасан эрх мэдэл одоо цаашдаа болоод бигчгүй үгүй юу гэдэг асуудлыг одоо өнөөдөр хэлэхэд хэцүү юм аа. За Монгол улсад одоо шудраг шүүхээр шүүлгэх студийн баталгаа бол сая би одоо тэр баахан олон жагсаалт дээр таавахын харуулж хэлсэн. Энэ процедурын баталгаан дотор бол одоо манай бүрэн одоо хэрэгжиж байгаа нэг процедурын баталгаа байхгүй гэж хэлж болно. Тийм учраас процедурын баталгааг одоо бүрэн бий болгох, зөв хэрэгжүүлэх, хэвшүүлэх ийм зорилт одоо бидний өмнө тулгарчээ. За та бүхэнд одоо анхаарал тавьсан баярлалаа. Маш сонирхолтой дөрвөн одоо шинэлэг мэдээлэл философи онлын үндэслэл бүхий сонирхолтой ихтгэл тавьсан төлөвлөж профессор баярлалаа. Тэгээ биднэрт асуулт хариултын богино цаг байгаа. Хөтөлбөрөөс бид нар баг юм хосторч яваад ихтэй бид нар хүмүүсээс асуулт хариулт боломжийг олгох зүйл байх гэж бодож байна. Асуулт тавьдаа товчхон өөрөөр нэрийг хэлээд тавьгаарай. Энэ манай Монгол улсын онцгой хууль энэ эрх мэдлийн хууль гэж бичсэн. Сая дүндээ оршуулж энэ засаг Монгол улс хариуцлага хэлсэн юм гэсэн. Тэгэхээр би бол хоёр бичээ суугаад энэ эрх мэдлийг ихээр мөнгөтэй компанитай засгийн
засаар үүж ороод байна. Энийг бол засварлыг тэшүүлэх гэж үндсэн хуулийн тэр үйл санаа үгийг нэрэл ямар вэ гэж би бодлоо тэгээд ингээд сайн зөвлөгөө өөрсдөө байсан ямар вэ сонсож байна. Хоёрдугаар асуудал бол одоо ингээд инхнээ цахим орон зай дэлхийн нийтээр юу болоо. Тэр нь захимын шүүх байх боломжгүй юу? Цааш энийг бол их зүгээр асуудал юм. Боломжгүй юу гэсэн. Самтын одоо байсан юм. За захимын шүүх гэхээс ч одоо ер нь бол захимын шүүхийн асуудал бол Монголын тухайчтай хол асуудал биш. Захимын шүүх бол одоо бараг та нараа 25 жилийн дараа ч юм уу 20 жилийн дараа Монгол захимын шүүхтэй болцсон байх би бол ерөөсөө гайхгүй гэж бодож байна. Элементүүд ороод ирсэн. Одоо бид нэр саяхан одоо үйлчлэгчийн дараатай өөргөрсөн хөдөө аймагуудын төвд байж байгаа бүх өмгөөлөгч нарыг үсчлээд хооронд нь одоо тэр видео хоног төхөөрөмж одоо юуг ашиглаад хооронд нь уулзуул гэсэн. Өөрөөр хэлбэл тэр өмгөөлөгч нар бол мэдээ энэ чинь би ховд аймаг явах хэрэггүй юм байна шүү дээ. Тэр ховд аймагт болж байгаа давцаал шидний шүүх хурд одоо энд байж байгаа өмгөөлөх хүнтэйгээ хамтдаа тэр шүүхтэр нь очоод би захимаа тэнд оролцчих юм байна. Одоо оролцоод эхэлсэн. Энэ бол одоо захимын шүүхийн хэлбэр мөн үү? Харин одоо манайд бол байцаа шийдэх хуулиар бол биеэр оролцсон гэсэн ойлголттой одоо тэр захимаар оролцож байгаа биеэр биш юугаар оролцож дүрсээр оролцож байгаа гэх үү тийм бэ? Тэгээд биеэр оролцсон ялгаа юу вэ тийм бэ? Тэгээд процессын хуулинд бол байхгүй юм хийж ийн энтрийг ярьдаг юм. Тэгээд одоо явж ил байна. Энэ одоо захимын шүүхийн хэлбэрт ороод ирлээ. За дэлхийн бусад улс орнууд дээрх гэж одоо захим хэрэг гэж. Өөрөөр хэлбэл цаасандаар одоо юм цуглуулахаа болоод шүүгчнэр бол одоо захимаар юмтай одоо хэрэгтэй танилцдаг тийм бодлого бол одоо тийм их хол биш болсон байна. Энэ бол ойрхон байгаа. Одоо өөр арга байхгүй. Бид нар одоо 15 жилийн өмнө одоо интернет компьютер гэхээр бараг одоо хаана дард юм шиг өсөлт юм шиг хараад юм шиг байгаа гэдэг ингээд өлөө сууж ирсэн бол одоо өнөөдрийн чинь одоо 60 хүрэх гэж байгаа би хурд үзгээд тавьсан байж шүү дээ. Одоо хэзээ юм бэ гараар юм бичиж байгаа болчдаг. Яг энэ шиг одоо захин бол одоо ингээд ороод ирнэ. За энэ бол их мэдл separation of power and англи хэлээр ингээд нэрлэдэг манай засаглал хуваах гэдэг засаг хуваах гэдэг их мэдл хуваах гэдэг тэр юу гэж нэрлэх нь ерөөсөө чухал биш. Хамгийн гол энэ гурван их мэдл хоорондоо хяналт тэмцэлтэй байх явдал гол чухал асуудал нь мөн. Тэгээд одоо энэ гурвыг бол одоо ингэж гурав салгачаад байж байгаа энэ Мандскгийн омдыг бас баяжуулах хэрэгтэй гэж одоо ингэж үзэж байна. Одоо энэ үндсэн хуулийн шүүх гэдэг нэг юм одоо манай цэц вэ шүү дээ. Цэц одоо ямар их мэдэлд ордог вэ байхгүй. Шүүх мэдэл байхгүй. Одоо дөрөв мэдэл гараад ирсэн. Одоо гурван их мэдэлтэй үлдсэн дөрөв болчихсон шүү дээ. Тэгээ яах юм гэдэггүй сая одоо би Италийн үндсэн хуулийн шүүхийн дараатай уулзыг өндөр настай хүн байлаа гэдэг өндөр настай хүнийг одоо байцаагаа дэлгэр мистер насыг хүндэтгээ сайн ярьж чадаагүй яг манайтай ижилх юм байна лээ. Итали бол Польш бас тиймэрхүү юм байна. Үндсэн хуулийн трибунал гэдэг одоо нэг ийм юмнууд гарч ирж байгаа. Тэгэхээр одоо энийг юу гэж хэлээд байгаа гэхээр одоо энэ Мандскгийн тэрийг мэдлийг одоо гурван одоо бренч буюу салаан хуваадаг явдлууд одоо баяжуулах шаардлагатай гэж ярьдаг юм бас байна. Тэгэхгүйгээр энэ бол одоо гарч ирсэн засаг хуваах хонлын одоо гарч ирсэн нэг ийм ургац гэж байгаа шүү дээ. Ургац чинь удаан байвал хортовтор болдог ноцтой идэх гэж байгаа шүү дээ. Энэ бодвол ноцтой тийм гаж үзэгдэл гэж маягаар тийм ургац бол одоо эндээс юм ургахад чинь одоо эсийн өөрчлөлт өгөх гээд байгаа тийм буруу талаас нэлдэг юм бас байна. Одоо энийг
Хүндрэлтэй түүхэл харуулах байх түүнээс одоо өнөөдөр зүг буруу гэж хэлэхэд бол их зовлонтой. Цэнгэлтэй нэгэн формоос 2009-10 онд шүүхийн хараалт бус байдлыг бэхжүүлэх ингээд томоохон хэмжээний судалгааг бол захиалан хийлгэсэн байгаа. Тэгээд энэ судалгааны бодлогын таймыг болохоор энэ судалгааны багийг болохоор Кэмпдорш хашмаа ахалж хийж ирсэн ба. Тэгээд энэ судалгааг бол би энэ үндсэндээ шүүхийн шинтгэлийн 3 төсөлтний дагуулгааны суурь болсон том судалгаа гэж үздэг. Тэгээд тэр хүрээндээ гэсэн тэр багш маань ихтэй дурдсантай их мэдл хуваарлах түвшиндээ шүүхийн хараалт бус байдлыг ярьдаг. Шүүхийн захиргааны буюу босоод түвшиндээ хараалт бус байдлыг ярьдаг. Дээрээс нь 3 дахь түвшин нь шүүгчийн субъектив түвшинд хараалт бус байдлын асуудлыг гээд судалгааны тайлбарт бол маш нэлээд дэлгэрэнгүй байдлаар үнэлгээ өгч зөвлөмж өгсөн байдаг л да. Тэгээд хангалтгүй байна гэсэн дүр зургийн тухайд бол харагддаг байсан. Одоо би бас таныг яг энэ судалгаа хийжсэн хүний хувьд яг энэ 3 түвшинд нь үнэлээч гэвэл хараалт бус байдлыг хангагдаж чадчихна гэж үзэж байна уу? Ахиц гарсан болов уу? Энийг хариулах жагаа сонирхолтой зөрчилтэй биш үү гэдэг байна. Би судлаач байна. Өөрийнхөө хийж байгаа юм магтаад байгаа ч юм уу эсвэл үгүйсгээд байгаа ч юм шиг. Яг одоо судлаачийн хувьд харахад би одоо яг одоо нэг нөгөө доктор ингэж бодоход би тэр 2006 онд өдрийн сонинд шүүх мэдлийн хамрал гэж нэг томхон нийтлэл бичсэн. Тэр үед бол одоо шүүгчнэр надад нэг хэсэг нь бол одоо маш их дургу, нэг хэсэг нь бол зөв зүйтэй хэлжлэгээд ингээд хоёр хуваагдчихсэн. Тэрний дараагаар бол одоо дэвшилттэй үйлчлэлтэй маш олон шүүгчнэр бол надад ирж шүүх доторх одоо сайн муу бүх зүйлүүдийг хэлж ийсэн. Зарим нэг нь бол одоо бараг гудамжинд явж байгаа чулуугаар шийдээ читгэн холбоо байсан. Ийм л цаггүй байсан. Тэгээд дараах нь бол намайг энэ нийтийн нийгэм форум бол тийм тэтгэлэг судлаачийн сонгож агуул зарлахаар би тэр юунд нь орсон. Тэр үед бол бас хэцүү байсан. Би тэр үед бас нийтийн нийгэм форумыг бас нэг өндөр үнэлсэн байгаа. Эдгээр байгуулагч нь харин бас хараа тусаар энэ зүйлээ шалгаруулчих юм байна гэж би бодож байсан. Би өөрөө тэр үед юу бодож байсан гэхээр за энэ одоо шүүх засаглал шулуу шийдсэн энэ нөхрийг бол юу яасан энэ одоо тэтгэлэг хөдөлгөөн шалгаруулах гэдгийг одоо ингээд хаях байхтай гэсэн чинь харин намайг шалгаруулах нүгэ чиг шудраг байгуулах юм уу гэж ингэж бодож байсан. Тэгээ миний судалгааны тайлан гурав одоо дараа нь нийтийн нийгэм форумаар шүүхүүдэд тараасан байдгийг зарим шүүхүүд одоо тэрийг шүүгчнэрт одоо ч гэсэн тараагаагүй шүүх олон байдаг юм шиг. Өөрөөр нь одоо хороож яваад устгахсан, архивлчихсан шүүгчнэр над утасчээс одоо нийтийн нийгэм форумын юу гэж нь одоо ингээд өнгөө тараасан гэж одоо ингээд хэлсэн манай шүүхчдэр чи ирээгүй шүү. Бид нэрээгүй байх шүү. Яаж олж авах уу та хойноос нөөцөлтөөч гэд би одоо нийтийн нийгэм форумд ярьжсэн. Тийм шүүхэд та нар аваад өгсөн үү? Шүүгчнэр устдаад аваад өгсөн. Тэгэхээр одоо тэрийг архивлж устгахжсэн хүртэл явж би хэлдэг. За тэгээд тэр үедээ одоо ингээд харьцуулахад яг одоо нэг нуугүй хэлэхэд бол Монголын шүүх бол бас их урагшилсан, их өөрчлөгдсөн. Би даасан эрх мэдэл болох зүйл рүү одоо том алхам хийсэн. Шүүгчийн хараалт бус байдал их дээшилсэн. За энэ нөлөөс хоёр хүчин зүйл байгаа. Нэгдүгээр одоо цалингийн нэмсэн явдал байгаа. Хоёрдугаар нь нөлөөлийн мэдүүлэгтэй холбоотой болсон. Ер нь одоо манай парламентын зарим гишүүнүүд хэлдэг. Ерөөсөө одоо шүүгч бол одоо ингээд шудраг ёс гэдэг одоо нэг тийм одоо субъектив идеал татаад хоос нүцгэлж гэсэн одоо сайн ажиллах ёстой гэж тийм коммунист лозунгоор явдаг тэнийг амьд одоо энэ ертөнцид олохгүй дээ. Цалин гэдэг нь одоо тэр хүнд шүүгчийн одоо албан тушаалыг ямар үнцэнтэй болгож байгаа байлээ, ямар их хариуцлагатай болгож байгаа байлээ. Ийм том хөшөөрөг байгаа. Тийм учраас одоо шүүгч болгоны зүрхэнд нэг гэрэл алсан шүү. Би ер нь одоо хариуцлагатай ажиллая. Энэ албан тушаал надад альсрах үнцэнтэй байна. Бас ч би одоо энэ дүнгийн салын авч байгаа хүн чинь ингэж ажиллахад өөр арга бол.
За нөгөө тийм нөлөөллийн механизм, нөлөөллийн мэдүүлэг өчтдөг болсон. Энэ бол олон хүнийг бас одоо айлгаж байгаа зүйл хэлтэй. Харин нөлөөллийн мэдүүлгийг одоо бас нэг үр дүнтэй ашиглах явдал чухал байгаа. За шүүхийн захиргааг энэ таалагдсан явдал бол үнэхээр одоо энэ шүүхийн биедээс шүүгчийн хараа төсөөлөх хангалттай хамгаалах талаар хийсэн одоо зөв ихтэй болов гэж нэг бодож байгаа. Гэхдээ энийг одоо өнөөдөр бол бас хэлэхэд хэцүү шүүх ёстой. Цаашдаа Монголын ардчил одоо ямраар ингэж яахыг бас хэлж мэдэхгүй. За одоогийн байдлаар шүүгчдийн тоог бол одоо улсын хурал хуучин байсан бүрэлдэхүүнийг 60%-аар нэмж байгаа. Одоогийн байдлаар 63 одоо шинэ шүүгч орчход цаашдаа одоо ингээд 100 болон 150 болон 200 болно. За ингэхээр бол шүүх бүрэлдэхүүний хэмжээнд бол одоо томоохон цус сэлбэлт болно. Тэгэхээр одоо шүүгчдийн сэтгэлгээний түвшинд гэсэн одоо томоохон өөрчлөлт бол орох ийм бол нөхцөл бүрдэж байгаа. Тийм учраас би одоо юу хэлэх гээгээ өгөхөөр ерөнхийдөө миний одоо 2006 онд харж ирсэн тэр үед судалгаа хийгээд бичээгээд одоо би дээд шүүхийн ерөнхий шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга маш олон даалгаврууд уншиж үзчихсэн одоо тэр танаа тайван судалгаа хийж байхдаа улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч бол одоо шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаас шүүгчнээс одоо ийм даалгавар өгдөг байсан шүү дээ. За экологийн гэмтэрийг бол одоо Монгол улс болны үндэсний аюулгүй байдал нөлөөлөх хэмжээнд хүрсэн байна. Ногоон байгууллагын сүйдэж байна. Одоо мод их хулгайлж байна. Одоо энэ улс орны одоо аймагс бол 8% одоо энэ одоо мод багтаа улс орны ийм онцлогтой гэж бичээд одоо энэ экологийн гэмтэр таанаар анда харих ялдаг гэдэг дээрээс чиглэж өгч. Тийм албан даалгавар өгч. За тэр ерөнхий шүүгчнэрээ жил болгоныг зөвлүүлээд өсөж ирээд ай солонгоо бас чи яагаад танай аймагт бол одоо ийм албан даалгавар өгсөн чинь та нар одоо ингээд экологийн гэмтэр танай дээр бол одоо ингээд 150 гарсан байна. 50-д та нар бол одоо архаас өөрөө гэсэн байна. Яагаад албан даалгавар өгөө? Чамайг ястуу хороож ийлээ. Чамайг мэрэгчлээ хороож ийлээ гэдэг байсан шүү дээ. Ингэж явж ирсэн энийг одоо энэ бол түүх болоод үлдсэн. Одоо дээд шүүхийн бол одоо их зовж байгаа шүү дээ. Доошоо одоо бас нэг үнэхээр одоо нэг чиглэлмээр өгчмээр байдаг. Үнэхээр болохгүй юм өөр жишг тогтоогоод байгаа. Бид нэг одоо зөвлөмж болгоо байсан байгаад одоо ингэ үглээд байна. Тийм ээ. Тэгээд ч одоо бид нар яах вэ? Одоо ингэ дооч чинь бол бас одоо бас алдаад авах гараад байна. Бас тэгчихмаар юм байна гэж одоо бид нар очиод хичээл заах маягаар зөвлөх үү гэж одоо хичээл заах маягаар одоо оч тэрийг ярьдаг болсон шүү дээ. Хичээл зааныг зөвлүүлээд тэр чиглэлээ өргөдөг. Тэгээд би бол одоо хууль зөрчсөн гэдэг зүгхэндээ бол одоо маргаа бэлгэлцээ хийхгүй байгаа. Одоо яах вэ? Бас нөгөө ороо модыг нэг өдөр байгуулаад өгчээд одоо нэг ийм завсрын шинж чанартай юм явах өөр арга байхгүй. За ингээд харахаар бол одоо бас их том өөрчлөлтүүд орж байгаа. Одоо бол үнэхээр одоо 3 шатны шүүхийн автоном байдал бол сүрхий хангалтчлаа. Одоо ингээд нийслэлийн 10 дугаар шүүхийн шүүгчдээс шалган тусгайлчилгааны шүүхүүдээр явсан байна. За тэгээд очоод нөгөө юмнуудыг үзээд одоо ийм одоо ингэж хийгээр танаа энэ болж энэ болохгүй ингэж үзсэн дараа шүүгчнээ над руу уцаж байгаа шүү дээ. Дарга 10 дугаар шүүхээс манад мэргэжлийн зөвлөгөө өгөхөр ийлээ. Энэ зөвлөгөө нь бидэнд хэрэгтэй байна уу? Бидний одоо санаагүй зүйлийг сануулаад, буруу зуруу хийсэн зүйлийг залруулад их хэрэгтэй байна гэж хэлж байгаа. Тэгснээр энэ зөв үү гэж надаас асууж байгаа байхгүй юу? Энэ зөв үү? Тэс дургуслаа илэрхийлж байгаа байхгүй юу? Энэ яаж байгаа юм гэж. Тийм учраас одоо ингээд энэ одоо тэр үед албан даалгавраар одоо ингээд бүгдээрээ босоо удирдлагатай байсан үедээ харьцуулах бадмаар гэчээ. Маш их өөрчлөлт орсон. Энэ 2-3 жилийн хугацаанд бол одоо их өөрчлөлт гарсан. Энэ хичээлийн нэг 10 жил болчиход бол Монголын шүүх мөн гоё болно. Ингээд за бидний үсгэлийг хүлээж авч
Шүүхээр шүүхээр сэтгэвэр одоо бид бүхний энд хүрсэн хүмүүсийн олон асуултанд хариу өгөхөөр сонирхолтой мэдээлэл өгсөн одоо шүүхээр хийжүүлэн дарах философи ухааны доктор, үндэсний ухааны доктор, профессор Анзаточин Люндаж багштай энэ төвөрчсэн хамтын нэрээс болоод үнийхээ үндэсний комисс үнэлгээтэй нэг формыг хамтдаа явуулсан. Талархсны нэрийн хамт цаашдын ажилд амжилт амьдралд нэрвэн их